Кондо театр үзүүлж байна. Сайн байцгаана уу их мөндөд үзэгчдээ. Цус цэвэр нэр цэвэр нэвтрүүлгийн шинэ дугаар эхлэж байна. Цус гэдэг үндэсний оршихуйг баталдаг их сурвалжим. Хөхөксийг нь ясаа үерүүлж анаад ивсэн зуунуудын ижиг хинжинг хэлхээ юм. Цус гэдэг судсаар үйсэн зүрхний гэрээс бутарч нэвтэж үлдсэн ясны шинэ. Цус асгардаг, нар зүвэрэгдэг, бас буцлах ёстой юм. Цус цэвэр байх нь үндэстэн эсмөхийн амин чанар юм. Нэр цэвэр байх нь Монгол хөдөлтөхгүй байх харин тангарах юм. Цус цэвэр, нэр цэвэр. Энэ ярилцлагаар би Монгол улсын газрын баялагын тухай, нөөцийн тухай, худалдаалагдж байгаа, зарагдж байгаа тухай гэхэд 9 шидийн юм ярина. Мөн одоо хамгийн халуун сэдв болоод байгаа газрын ховор элемент буюу ураны талаар бас ярилцах болно. За сайн байна уу? Сайн байна уу? За сайхан намарч гэнэ үү та? Сайхан намарч. Шинхэн гавьяат. Будгын хангалсан гавьяат. Та чинь нас хэдтэй юм бэ? 75 та. Йоо, 75 хүрчиж арай хийж гавьяат. Монгол улсын геологийн салбарт 51 жил ажиллаж байна. ертөнцийн гарт байгаа хүүхэлдээ билээ би. Тэрбэр амьдрал хэвэг тайзан дээр бид нэр хамтлаа тоглож өчр утгагүй дэгцүүлэн наадаж угаад адагсуул навдранда айжинхан хураад. Үнэр харанхуй хүнд хадуусаа гэрвэл огдхон зэрэгэлзэхгүй үнний гэрэл болд яв. Баяр сайхан баг. Үнний босго түүр зохиод худалдаанд гардаа. Удас 8809 59 99 үнний босго. За би дэлгэр цогт гэж юм байна. Сая одоо танилцууллаа энэ ерөнхийдөө геологи эрд судлалын ухааны доктор. За зөвлөх инженер, ажил төвийн гавьяат ажилтан юм байна. Эрдэн зогт те. Тэгээ дэлгэр цогт. Барилчнымын дэлгэр цогт. За. Дэлгэр зогт гэснээс та манайх чинь цус цэвэр нэр цэвэр. За би цус бохор хүмүүстэй ярилцахыг хүсдэг. Нэр бохор хүмүүстэй бас ярилцахыг хүсдэг. Энд Монголын үе их орончтойг суугаасаа гэж хүсдэг. Та дэлгэр зогт гэсэн дундгавын үнэ та? Би Баян хонгор аймгийн Бууцхан сум. Өө тийм үү. Хуучин бол Баян бүрд сум гэж байсан. Тэгээд 68 онд манай сум татан богдоод тэгээд хажуу талын Бууцхан сумтай нийлцээ. Одоо албан ёсны Бууцхан сумын харьяат. Ер нь бол энд 1969 онд их сургуульд ирээл. Тэгэл түүнээс хойш одоо 50 гаруй жил бараг 60 жил болж байгаа шиг. Улаанбаатарт л байна. Ер нь бол хүүхэд насалтанд өнгөрсөн юм. Тийм, ер нь 10 жилийн дунд сургуулийн юу. Ээж чи айл нутаг вэ? Ер нь ээж аав хоёулаа одоо тэр нэг л нутгийн урс. Баян хонгор тийм. Оо за. За тийм байт юм байж. За тантай ярих юм ихтэй. Би ч одоо яг үнэндээ л хэлье. Ер нь яг эргэн баяр сайхны үзэл бодол юуны хувьд бол та бүхэн харших юмсыг санагдаад байдیں۔ Харшин. Би зүгээр хувь хүнийхээ зүгээс бол таныг бол би одоо өрхааргүй байсан. Нэвтрүүлгийнхаа зүгээс ард түмэн хэрэгтэй гэж бодож өрсөн шүү. Танихгүй хүн яагаад гинт харш болчдөг дэ гэж гайхаж байна уу та? Гэхдээ одоо яг хүн чинь нэг харцаар хүнийг мэддэг гэсэн бас нэг юм яриа байдаг шүү дээ. Тийм. Гэдэг шиг таныг би бас ямар ч байж болно л та. Зочноо би судлаа шүү дээ. Судлангууд монголчууд чи ураны дэмжигчд ураны эсрэг гэдэг хоёр хуваачаад байна шүү дээ үнэндээ. Тэгж байна. Би таны эсрэг тал واخгүй. Таныг хараад хахад та ингээд ураныг дэмждэг, ураныг уух хэрэгтэй гэж үздэг хүн мэт харагдаад байгаа юм. Би бас тодорхой хэмжээгээр таныг судалсан. Тэгэнгүүт энэ хүн яагаад ураныг дэмждэг юм бол гээд ер нь иргэнийхээ хувьд бол таныг урмааргүй байсан ч нийт Монголд маань хэрэгтэй, үзэгчд маань бас нэг тэгээ зөвлөх инженер хүнийг бас те геологийн яг салбарын яг мэрэгчлэлний анхны зочин та. Би уул уурхаагаас тийм үү багш одоо боловсрлоос ангаахаас гээд дандаа 3 урьж явдгийг. Малчтаас 3 энтер гэл. Тэгээд геологоос бол уг нь би эхлээд хурцгоогоор салхи хааглая гэж бодож исэн боловч би түрүү нэвтрүүлгийнхэнд хэлсэн. Танаар салхи хаагалцлаа л та. Тэгээ ураныг дэмждэг болохоор чи би тантай харшаа байгаа байхгүй юу? За хоёул тэр яах вэ? Та одоо нам мамын гишүүн үү? Би альж намын гишүүн биш. Гишүү. Яагаад одоо нам? Одоо яг намын гишүүн биш гэдэг чинь мэдээж хэрэг миний насны хүмүүсээ хөдлүүл нөгөө
дээр үуч одоо ардын Монгол ардын өсгөлд намдлаа оруул одоо дээшээ явна тэр. За нэг тиймэрхүү байсан. Тэгвэл би бол тэр одоо улс төрийн асуудал шүү дээ. Тэр үедээ ч гэсэн. Тэгээд энэ мэрэгжил өөрийнхөө мэрэгжил дур сонирхолтой тэгээд за явахтай. Тэгвэл нэг одоо Монгол ардын өсгөлд намч нэг идэвхтэй ингээд бүртгүүлээл. Ер нь тэгээд тамалдаг байсан шүү дээ. Одоо янз бүрийн юм чи асуугаал шалгаал инэ тэр. Тэгэл ороог бол тийм л хүн байгаа. Миний бас нэг юм тантай нэг талаараа одоо харш гэлээ л шүү дээ. Нэг талаараа тав гэдгээр бас их ойрхон юм шиг байгаа юм. Юу юм гэхлээр би геологоос төрсөн юм. Сонирм байна уу? Тийм сонир. Одоо дээхэн үед намаа хүүхэд байхад бол геологоос нэг ганц сайхан дуучин төрлөө шүү дээ. Машлаа. Машлаа. Тийм машлаа гэдэг геологчдын ганц бахархал байлаа. Манай геологоос төрсөн гэдэг шиг. Би геологоос төрсөн найруулагч, жүжиг киноны зохиолч. Геологоос төрсөн би нийгмийн зүтгэлтэн байхгүй. Тэгээд манай геологийнхан ч намайг тоод үлдээ. Таны ажиж одоо геолог гэж яриад яах вэ? Гэхдээ жирийн хүмүүсийг бодох юм бол би мэднэ. Яагаад тэгэхээр өрмийн туслах байлаа. Тэ? Тэгээд одоо УКС-ээр өрөмдөжлөө. Тийм үү? Угаагч байлаа. Усан буудагч байлаа. Тийм үү? Маркшидруудтай хамт дээж аваад алхчихлаа гэхлээр мэддэг болчиход тий. Шүрүүп ухлаа. Тийм үү? Тиймгүй энэ геологт дуртай ч юм уу холбоотой ч юм уу гэхэд надад их сайн санагдаад байгаа байхгүй. Одоо номын баярын үеэр ингээд өөртөө ч уулзснаас гадна л нөгөө одоо нэрт археологч төвөгч доктор Эрдэнэбаатар гэдэг байгаа шүү дээ. Тэнтэй би уулзсан юм бас. Тэр хүчний яаж юм гэхээр манай Монголын төвхийг одоо албан ёсны 2200 хүннүүгийн үеэс л яриад байгаа шүү дээ. Тэгтэл Эрдэнэбаатар доктор л бол 3000 гаруй жилийн асуудал үүсэж байна гэдэг ингээд хүн чулуу янз бүрийн юм судлаад ингээд яриад идэг хүн байхгүй юу. Тэгэнгүүт нь би бас ер нь нэг танилцъя гэж бодоод тэгээ номын баяр дарч одоо янз бүрийн улсууд нэг ном зохиол өөрийнхөө юм сурталчилж байна шүү дээ. Тэгээ уулзаад танилцсан чи би геологт явж исэн гэж байгаа юм чи. Тийм үү. Тэгэнгүүт чи геологт бас явж исэн ингээд бас надад их сонио санагдчихсэн. Тийм. Ер нь манай геолог гэдэг чи бас тэгээд янз янзын хүмүүс л оролцож ажиллах зарим нь ажиллаж байгаа тэгээд ерөөсөн геологийн чиглэлийг аваад ингээд сонирхоод явуулсан. Маш өргөн дэлгэр хэмжээний одоо юм судалдаг ийм сонирм мэрэгжил байхгүй. Тий. Би геологчтой зориул сайхан зохиолууд бичсэн байгаа. Нэгдүгээрт, хоёрдугаарт би чинь бас их хазтай. Монголын их том геологтой геологийн гар дор ажиллаж байлаа. Монголын хамгийн том одоо хамгийн өндөр шагнал авсан төрийн шагналд өрмийн мастер Баярын тийм баяраа дарахна юу? Тийм дарахны. Төрийн шагналд гунгааны мгоо шүү дээ. Тийм. Тэгээ гунгааны мгоотой ажиллаж. Би хоёр том төрийн шагналтай хүнтэй ажиллаж исэн бас ховтой. Дарахын тийм. Анх дарахны геологийнхантай л. Тийм бид нар чинь дарахны геолог. Тэгээ анх бол Эрдэнэ Эрдэнэтийн ирэлгээд анх байгуулад Баян уюунд өвөр ангад уянгад очиж явахт нь хамгийн ихний ажилд нь би очижлаа. Тийм үү. Эрдэнэтийг би дөнгө төгсөж ирсэн залуугаас нь мэднэ л дээ. Ингээ геологчдын тухай ярих юм бол битэрийн дунд таньдаг зөндөө сайхан хүмүүс бай. Тийм байна. Тий. Гунгааны гоогоос ахуулаад тий. Тий. ОКС гэдэг өрөм. Баавтай цогтөг тий. Цохилт өрөм. Цохилт өрөм. Тэгээ тэр маань улс чулуун дээр очиж гацчихна. Тэгээ улс чулуу дээрч байна. Их гүн доорч байна те янз бүр. Тэгэхээр дээр үеийн Оросын энэ өрмийн машинууд тэр улс чулууг бол ингэж нэвтэлж өрөмдөөд доор нь ямар баялаг байгааг л мэдэх боломжгүй шүү дээ. Яг өрөмдлөгч нь тэр цохилтод бол өөрөө чи яриад байгаа одоо тэр гунгааны менеджергээд алтны хайгуулын юмд бол хэлж ирсэн. Бусад одоо яг алтчин л бол мэдээж хоёр янз юм байгаа шүү дээ. Үндсэн чулуулагтныг байгаа. Шорон гэж. Шорон гэдэг. Тэгэхээр шорон ордын ирэл дээр л цохилтод өрөмдлөгийг бол өргөн хэрглэж исэн юм байхгүй юу. Бусад чиглэлийн тэгээд одоо металлын ялангуяа юу ч гэсэн нүүрс ч гэсэн ялгаагүй л дээ. Багант өрөмдлөг гэж юм байгаа байхгүй юу. Тэр чинь л жинхэнэ доошоо нөгөө чулуу руу өрөмдөд яваад одоо тэгээд тэр хичнээн метрч явдаг юм. Тийм багант өрөмдлөг бол тэгж доошоо гүн. Явна. Маш их явна шүү дээ.
Тийм үү? Тий. Би энийг яагаад яриад байна гэхээр оюутлахыг яриад байна л да. Тэгэхээр тэр уулчуулууг нэвтлээ доош асар их баялагууд байх боломжтой шүү дээ. Тэглүү явах тий. Одоо энэ өмнө говьч гэсэн уулчуулуугаа нэвтэлж өрөмдөж ижил Тий. тэр том зэсмэл бидэнтэй орд илэрлээ шүү дээ. Тэгэхээр би бол ингээд одоо 90 оноос хойш өмнө монголчууд одоо орсуудтай нийлж ах トゥ социалист орны нэг болж 60 жил явсан. За энэний ач уянаар бол геолог бол хөгжсөн л дөө. Тэгэхээр Оросын тэр дээр үеийн тэр өрмөөр ингэж өрөмдөөд Монгол улсын нийт баялагийг тэгж тогтоох боломж байгаа мó. Яг Оросууд бол юм байхгүй юу? Ер нь зүгээр ерөнхийд нь ярих юм бол мэдээж хэрэг Оросын одоо зөвхөн геологч биш Монгол орны одоо олон салбарт бол 21 оны хувьсгалаас хойш тэгэл ер нь Оросуудын нөлөө бол сайнтай мотой янз янз зэл байгаа шүү дээ. За зөвхөн би геологийн салбарынхаа хувьд ярих юм бол ер нь ерөнхийдөө бол одоо манай Монгол орны геологийн тогтцын онцлог тэгээ ямар учиртай гэдгийг бол Оросууд ер нь гаргаж өгсөн байхгүй юу. Ерөөсө бүхэлд нь одоо гаргаж өгсөн. Өөрөөр хэлбэл 1990-ад оны үед ардчилд Монгол орн орлоо шүү дээ. Тэгэхэд л Оросууд бол одоо 1960 хэдэн оноос хойш хамтарсан шинжлэх ухааны хамтарсан экспедиц зохион байгуулсан. Монголын шинжлэх ухааны академи, зөвлөлтөө хөтлсөн шинжлэх ухааны академитай хамтарсан. Энэ бол маш олон жил явагдсан. За тэгээд олон цуврал үтэл гарсан. Маш олон цуврал үтэл гарсан. За энэ дээр бол өөрөөр хэлэх юм бол тэр номнууд, тэр бүтээлүүд тэгээ энэ бүх юмдаар бол Монгол орны геологийн тогтцыг бол одоо барууны гэж хэлээ л да тийм үү, Америк, Австрали, Япон тийм ээ. Эднэрийг ирэхэд л одоо үндэс суурьмлол тавигдсан байсан. За тэгээд тэр бол шинжлэх ухааны талаас. За практик талаас бол юу гэхтэргэд одоо үйлдвэрлэлийн янзлууны одоо салбар жишээлбэл барилгын материалын, зурглалын энтергээд төрөлдсөн юм экспедиц байгууллагууд байсан л да. За энэ ч хийгдсэн ажлуудыг бол харин Оросуудын нэг одоо нэг өсний дарлал гэж одоо колони гэж зарим хатууд одоо ярьдаг тал биш шүү дээ Оросуудын. Тэгэхээр тэд нэр бол яаж ийсэн гэхтэргэд одоо бидний Монгол инженерүүдийг бидний одоо жишээлбэл миний үеийн геологууд юм бол хамгийн сайхан залуу үе шүү дээ. Залуу насны үе. За бид нэр өөрийнхөө төрөл хэл дээр биш, орос хэл дээр заавал бичиж байсан. За геологийн хэр анги гэл ингээд нэг ангид нэгээс хоёр геолог. Одоо орос мэрэгжилт ингээд байж идэг. За одоо нэг иймэрхүү тэгээ энэ бол өнөөдрийн өндөрлөгөөс эргээд харахад бол Оросууд ерөнхийдөө за Монголын одоо бүх баялагийг бол одоо бид нэр эзэмшиж явах ёстой гэсэн тийм алсын бодлого явуулж ирсэн байгаа байхгүй юу. Монгол хүчим Монголынхаа нутаг дэвсгэрийн тогтцыг монгол хэл дээр л бичиж тайлан бичих ёстой шүү дээ. Тэгээд ардчил нэг юм төгчөөж, ардчил руу очиж бид нэр ярих гэж одоо бол монголоор бичиж байгаа л дээ. Тэр хоёр зөвлөх гээд байгаа шүү дээ. Тий. Хоёр одоо би мэдээд байна л да. Надад баримжаа байгаад байна. Хоёр зөвлөх Орос байдаг гэсэн. За яг геологууд мөн үү? Эсвэл нэг нь тагнуулын хүн байдаг гэсэн үү? Ер нь геологууд. Тийм. Тагнуулын би бол мэдэхгүй байна. Геологууд байсан. Тэгвэл геологууд бол мэдээж хэрэг одоо бидний геологууд чивээр хоёр геолог байна гэхэд аль нэг нь одоо илүү давуу юмаа мэддэг, нөгөөх нь арай сул ч юм уу ингээл нэг Оросын ч олон нутаг дэвсгэр томтой учраас аль нэг геологийн байгууллагаас л нэг нөхрийг л за Монгол мэрэгжилтнээр ажиллана гэдээ явуулчихдаг л байхгүй. Одоо ингээд монголчууд ч нэг баячих гээд Солонгос руу яваад шүү дээ. За тий. Цалин өндөртэй гэл тий. Солонгост очиод маш өндөр цалин авдаг мавдаг гэл. Яваад байна л да. Япон, Солонгос гэл газар л яваад байна. Тэгж үү. Тий. Гэдэг шиг тухайн үед Оросууд баячих гэж Монгол руу ирдэг байсан гэсэн шүү дээ. Тэр үнэн үү? Гэхдээ яг хэвтэ тиймэрхүү тал байх нь байсан л байх. Монгол дээр ажиллаж байгаа Оросын мэрэгчлэлтэнгүүд амар өндөр цалин аваад маш хурдан баяждаг. Тэр нарийн яг хичнээн төгрөгийн цалин өрөөвөл юу авч байсан. Тэрийг нь л мань мэд чинь зүгээр цугул ажиллаж байгаа мань мэд дарга зэрэг биш шүү дээ. Тэгэхээр сайн мэдэхгүй. Оросууд бол нууцлж байсан ч байж магадгүй. Тэгээ та нараас бол яач утас илүү авна үз? Тэр мэдээж илүү шүү дээ. Цус гэдэг үндэсний оршихуйг баталдаг их сурвалж юм. Цус цэвэр, нэр цэвэр. Тусгай тогтнодоо бид нар маш их юм болж байгаа юм байна. Тий. Монгол улсын тусгай тогтнодыг олон улсад хэмж зөвшөөрсөн. Яг нь энэ бол ойлгомжтой шүү дээ. Угаасаа одоо дэлхийн 2 дугаар дайны дараа одоо нэг яалтын явдлаар
Өмнө тий. Оросуудыг дэлхийн хоёр дахь удаад орохыг гаруунаас хүссэн. Гитлерийг Германы зэрэг дуртад орооч. Бид нар харилцан үйл тогтох гэрээтэй хөтлөв. За ингээд юун дээр Сталин хэлсэн байдаг шүү дээ. Нэгдүгээр Монгол улсын хүссэн гэж биш. Хоёрдугаар Берингээ хоолой, гуравдугаар Суматрын ардлуудыг манай эзэмшсэн. Энэ гурван зөвшөөрлөнд тохиолдолд Орос дэлхийн хоёр дахь удаад оролцсноо. Ингээ олон улсад маш том шахалт одоо яаж ч явахгүй Монголыг одоо тусаад улс хөдөлж явуулсан. Энэ түүх байна. Тэгэхээр Орос дэлхийд Монгол улсыг тусаад болохгүй гэсэн бол бид нар өнөөдөр за Оросын одоо Монголыг тусгаар болгохын гол үндэслэл бол за Сталин одоо ирнэ гэж байна шүү дээ. Монгол бол бүүрний жигэр гэж. Жигэр гэж үсэж байгаа хятад юм уу? Одоо Япон ч юм уу тийм ээ Азийн элдв өнгөрнүүд байна шүү дээ. Эдгээр Орос руу дайрах юм бол байрны ажиллагаа бол Монголын нутагт байгаа. Оросын нутагт байгаа биш. Тэгэхээр энэ бол жигэр гэж үсэн. Гэсэн энэ бодлогыг бол маш их барьсан ийм бас байгаа шүү дээ. Хоёр талтай. Тэгэхээр мэдээж Монголыг бол хятад зүгээр одоо очихгүй шүү дээ. Хятад зөвхөн өчнөө дахин 1915 оны хактын гэрээ одоо гурван улсын гэрээ яг энэ дээр болохоор Орос хятад хөвөлдөө Монголыг одоо ингээд одоо өөрөөр хэлбэл 1921-ээс 1946 он хүртэл үндсэндээ монголчууд арайхад тусгаар технологи болж байна. За тэрнээс хойш 61 онд одоо бас өчнөө олон жил өнгөрч байгаа шүү. Нүүбийн гишүүн болтлоо бас л асуудал болж арайхад нүүбийн гишүүн болсон. Ийм л зовлонтой одоо ирсэн. Шинэх үеийн төв тийм ээ. Тэгээ одоо түрүүн та ярьсан да Оросууд одоо бидний янз бүрээр дарагдсан 30 орчим Монгол хүнийг те 33 мянга гэж шүү дээ. Уудаж хилэнээс хараасан. За 33 мянган хүн хаачжээ. Үндсэндээ Монгол улс бол 21 оноос хойш дөнгөж үүсээд байсан. Тэр 37 он хүртэл 16 жилийн хугацаанд үүссэн зэхээдээ давхарнаа байх болсон. Монголын зэхээдийн давхарыг тэр чигтэн хараад боож устгаж эхэлсэн шүү дээ. Тийм. За энэ дээр монголчууд маш их юмзэж Оросууд жоохон зарим хэсэг энийг байн ярьж онцгой. Зэхээднээс гадна бас юм байна шүү дээ. Энэ нь бол Монголын одоо шашныг бол ерөөсөө шашин бол Монголын зэхээдэд давхар байсан. Тийм үү. Энэ нь бол Монголын соёлын гол төвчлүүд тэр үед чинь ерөөсөө сүм биелэл байсан байна. Тийм. Сургууль. Тийм. Сургууль боловсролын одоо гол хүсэл гол сүм. Цус гэдэг үндэсний оршихуйг баталдаг их сурвалж юм. Цус цэвэр, нэр цэвэр. Энийг бол одоо бидний социализмын бидний үеийн ном сурах очигдлуулыг 700 гаруй сүм хийдгээд яриад байдаг шүү дээ. Тэгтэл саяхан дөнгөж үндэсний телевизээр болохоор нэг бас нэг баримтд одоо нэг дээр үеийн гарч ирэх өмнөч одоо нэг гарч ирж шүү дээ. Тэгэхээр 2500 сүм хийд байсан гэж ярьж шүү дээ. Сүүлийн хамгийн сүүлийн мэдээгээр гэж ярьж шүү дээ. Тэгээд энийг бол мэдээж бүгдийг одоо үнсэн товрог болгосон. За дээр нь бол мэдээж одоо өндөр мяндаг одоо хэрэгэмтэй лам нарыг бол хамгийн дөрөв одоо цаазаар авсан. За ингээл дугаарлаж агсааж байгаа л ингээл одоо за тэгвэл хилмигдүүлэлт явуулсан байна. Тэг хилмигдүүлэлт явуулаа. Тэгвэл 20 оноос хойш гэж бодъё. 30 он 40 он 20 жилийн дотор хилмигдүүлэлт явсан. Одоо үүсээ тэ нахаалаад дэлбэлээд ингээд газар аваад ингээд 40 он хүртэл хилмигдүүлэлт 20 жил явсан байна шүү дээ. 20 жилийн дотор алга явжээ улс төрийн хилмигдүүлэлт. Гэтэл Монгол улс Оросын эзэнт гүрнийг хідэн ханилгууд байхад нь томсгосон. Монгол улс 168 жил Оросыг ноёлсон. Оросыг дарамтлсан. Оросуудыг алсан. Оросуудыг бол бүрстэ алж исэн юм билээ шүү дээ. Яг тэр түүхэн сурвалж дээр зүгээр л хядчихсан юм билээ монголчууд. Тэгэхээр энэ 168 жил монголчуудын иргэшээлд байсанд хонцгонсон 20 жилийн дотор харин ч Оросууд манусаас түүхийн хонцонгоо бүр бага авцсан юм шүү. Бид нар яагаад 168 жил Оросуудыг алж хядаж хүчрхийлснэ тэ тонож дээрэмдснэ ярихгүй хэрнээ энэ нэг 20 жилийн хилмигдүүлэлтийг байнга ярьж Оросуудыг моолд юм бол
Ер нь бол хилмигдүүлэлтийн гэдэг асуудал Монголд байхаас гадна Төв Азийн одоо хуучин Оросын бүрэлдэхүүнд орж байсан улсуудад багтж байгаа. За Солонгост хилмигдүүлэлт явагдсан уу? Солонгосын юг бол би сайн мэдэхгүй байна. Үндэ хэлэхэд би бол. Тий. Оросд бол тэрнээс гадна одоо нөгөө Нобелийн шагналт Александр Солженицын гэдэг байгаа шүү дээ, тийм үү? Гулаг гэдэг ном бичсэн. За тэн дээр бол Оросууд өөрсдөө өөрийнхөө одоо жишээлбэл Туваач гэдэг юм уу, Бурят юу гэдэг тийм ээ. За одоо халимаг. За ингээд мэдээж хэрэг Орос биш. За Оросуудыг ч өөрсдөг. Ингээд тэр одоо хорих лагеруудыг өчтөчнөөр нь байгуулад бас ингээд баахан хилмигдүүлж ирсэн байгаа шүү дээ. За тэр Гулаг гэдэг бол хэдэн онд яасан гэхээр одоо бичсэн ном дээрээс харж байхад бол Ленин гарч ирэл. Нөгөө социализм гэдгийг ч үндсийг Ленин тавьсан байгаа шүү, Ленин таарш. Ингээд Ленины үеэс 1917-20-д оны үеэс л эхэлсэн байгаа шүү. Би танаас өөр юм асуусан л та. Монголчууд Оросуудыг 168 жил ноёлож, дарлаж, мөлжиж, хамаг өөтөнгөтөгийн дээрэмдэж ерөн дэшээ гаргаагүй дээ. Маш хэцүү байдал байлгасан юм байлээ. Маш хатуу байсан юм байлээ. 168 жил Оросуудыг алж чадсан байна. Гэтэл монголчууд тэр Оросуудыг 10 жилийн алдлага хийчихжээ. Тэгээ 168 жил 10 жилийн хилмигдүүлэлт хоёрын дунд маш том ялгаа байгаа шүү дээ. Тэгээ бид нэр өөрсдийнхөө дээрлэхэж алж чадчихсан ярихгүй Оросуудыг ингээ яриа буруутгаад гэдэг нь зөв юм уу л гэсэн. 168 жилийн одоо тэр асуудал тийм юм байгаа л да, тийм хугацааны асуудал. Тэгэхээр би бол тэрийг ингэж ойлгож байна. Ер нь бол Орос ч өөрөө ямар юм байсан юм бэ гэвэл одоо Новгород, Москва, Казан, Киев гэдэг ингээд нэг жижигхэн ханилгууд байсан байхгүй тэр их байв. Одоо ерөнхийдөө бүр нарийсах юм бол 38 ханилг байсан юм байна. Тий, жижигхэн тиймнүүд байсан. За тэгээд тэрийг бол яг монголчууд 160 хэдэн жил ч юм уу одоо тэр даралдаан байлгасан байжээ. Тэгжээтэл одоо Иван Грозный гэдэг одоо ямар Иван Грозный гэж Оросоор тэгдэг шүү дээ. Одоо тэр Жаргис гэдэг юм уу. Тэр нөхөр гарч ирээд ер нь бол Чингисийн одоо Батаны юг бол буулгад эхлэл тавигдсан байгаа шүү дээ. За тэгэхээр би бол зүгээр түүхэн том өнцгөөс нь харахад бол ер нь бол Оросыг агуу болгосон ард түмэн хий монголчууд л байна. Агуу том гүрэн одоо бол эзэнт гүрэн empire гэж хэлмээр байна шүү дээ. За Хятадыг ч гэсэн Хятад дээр урдталтаа шар мөрөн гөх мөрөн хоёрын дунд нэг жижиг юмнууд тариа л байж байсан. Тэрийг монголчууд очиод одоо Иван гүрэн бас л том болгосон гэсэн ийм төвх юм одоо бичигдэл байгаа шүү дээ. За би харин зүгээр яагаад харин ингээд өөрөөсөө баахан нухад нухчаад хариу нэг жоохон нухуулангуудаа гоншгоноод идэм бэл гээл бодоод ирсэн. Та тэгээд юу лөө Америкийн нэгдсэн улсын нэг байгууллагын гишүүн те та. Тий. Тэгээ яагаад Оросын үед сурч боловсрж, Оросын үед хүмүүжиж, Оросын үед яг жинхэнэ геолог болчоод Орос тал руугаа үйлчлэхгүйгээр Орос талын эрдэмтэн профессор ч юм уу, доктор ч юм уу тийм багийн гишүүн болохгүйгээр яагаад ингээд төв алгасаад Америкийн гишүүн болчихв? Гэхдээ яг энэ бол мэрэгжлийн асуудал. Цэвэр тийм ээ. Мэрэгжлийн асуудал. Нэгдүгээрт бол одоо Монголын нийгэм бол бүхэлдээ өөрчлөгдөөд ардчилгээд ингээд одоо өөр шат руу Орос хэл социализм үед бол Орос хэл мэдчихвэл тэгэл окей байлаа шүү дээ. За тэр үед бол Орос хэлийг би сайн мэдчихсэн. Гэхдээ би бол Оросд сургууль төгсөөгүй дотоодынхаа Монгол улсыг сургууль төгссөн хүн л дээ. За тэр дотоод Орос юм уу дотооддоо төгсгөн чамаагүй. Тэр үед л би хэлж илээ шүү дээ. Одоо түрүү хэлсэн шүү дээ. Өөрөөр хэлбэл бидний тайлан албан ёсныхаа ажлын юг бол бүгдийг Орос хэл дээр бичижсэн. За энэ чинь бол чи Оросд төгссөн байна уу дотоод төгссөн байна уу хамаа байхгүй. Ерөөсөө бичгээл шийдвэр өгөөл тэгэл тэргээр л хийдэг юм байлээ шүү дээ. За нэгдүгээрт, хоёрдугаарт бол Оросыг одоо Оросд би дургүй юм уу дэмжихгүй дэм биш л дээ. Ягаад гэвэл би жишээлбэл 2010-аас 17 оны хооронд бол манай Монгол улсын геологийн одоо шигтмөлтөмлийн хэрэглэх газар дээр 5 улсын төсөлгөөд ийм төсөл хэрэгжсэн. За энэ л бол юу гэхээр Оросын одоо Санкт-Петербург хуучин Ленинград хот шүү дээ. Санкт-Петербург төвдөө СЭГИ-гээ том одоо геологийн одоо Оросын хамгийн одоо том Головной институт гэж хэлдэг те одоо хамгийн том эрдэмчилгээний том институт. За энэ институт ингээд 5 улс хамтар ажилласан байхгүй юу? Одоо Оросын тэр институт, за Хятад болохоор Хятадын шинжилгээ ухааны академи геологийн хүрээлэн. За Солонгост бол ер нь яг улсын одоо том байгууллага бол Кегам гэдэг институт байна.
Солон улсын ашигт мултмал эрдэсийн судалгааны институт гэдэг. За ингээд 3 улс, дөрөвдөх нь болохоор Казахстан. Казахстан бол эхний одоо үед л яг оролцсон муутай гэж байгаа сүлдээ оролцсон. Тэгээд Монгол ийм 5 улсын одоо төслийн Монголын талын удирдагч бөгөөд зөвлөхөөр би нэг 7 жил ажилласан. 2010-аас 17-ны хооронд. За энэ ажлын хооронд бол мэдээж хэрэг Оросуудтай, Хятадуудтай энэ 5 улстайг л одоо хөрөнгө хэмжээнд хамтран ажиллаж шүү дээ. Бид нар бол Монгол орон Аз төвийн одоо томоохон хэсгийг хамарсан том геологийн зураг, ашигт мултмалын зураг, тектоникийн зураг, за тэгээд одоо эрдэс төвхийн одоо энергийн ресурс гэж ярьдаг юм да. Ийм зургнууд бол зохиосон байхгүй юу? Ирнэ. За энэ бол нэг тал. Нөгөө яг нь Америкийн тэгэхээр Оросд бол яагаад гэвэл яг тэ Оросд янз бүрийн нийгэмлэг инээтрийг бий л дээ. Гэхдээ тэр бол үннийг хэлэхэд одоо би Оросд дургуудаа хэлж байгаа биш. Өөрөөр хэлэх юм бол Оросын одоо хэмжээний тэр зарим нэг институтийн одоо гишүүнчил юм бол дэлхийн нийтийн биш. Ерөөсөө. Тий. За би бол Америкийн ашигт мултмалын нийгэмлэгийн одоо гишүүн байж байгаа дахлах гишүүн болсон. Ингээд 2005-аас ер нь бол ерөнхийдөө Америкийн тэр юм та ингээд яг тэр чин материалаа явуулаад гэхдээ 2 хүний баталгаа энтертэйгээр гишүүнчлийг яадаг л да. Тэгээ ингээд одоо хүртэл бол тэр нийгэмлэгийн гишүүн ингэж байгаа. За энэний гишүүнчлийн асуудал бол юу вэ гэхээр ерөөсөө жилд 8 ширхэг сэтгүүл авдаг мэрэгжлийн. За тэр нийгэмлэг бол Америкийн ашигт мултмалын нийгэмлэг бол ямар учиртай гэхээр дэлхийн 100 гаруй орны 6000 гаруй хүн гишүүнчлэлтэй. Одоо өөрөлдвөл Америкийн гэсэн нэртэй байгаа бол дэлхийн хэмжээний мэрэгжлийн ашигт мултмалын нийгэмлэг байхгүй юу. Тэгэхээр энэ дээр бол зөвхөн Америк төдийгүй дэлхийн бүх орны одоо геологийн тогтцол, ашигт мултмалын асуудлууд, шинжлэх ухааны өгүүлэл юмнууд гардаг. Special publication гэдэг тусгаалсан одоо бас жишээлбэл полиметаллын ордууд, зэсвэрфэрийн одоо манай оюутлага эрдэнэт байна шүү дээ. Энэ шиг ийм ордуудын тогтцын талаар тусгай дугаар, тусгай бас ном хэлбэрийн юмнууд гаргадаг. Ингээд үйл ажиллагаа бол маш өргөн хүрээтэй. За Америк нэгдсэн улс байгуулагдаад ойролцоогоор нэг 240 хэдэн жил болж байна. Тэгж байна. 240 хэдэн жил Америк нэгдсэн улс байгуулагдаад. Тэгэхээр Америк нэгдсэн улс байгуулагдсан цагаас 240 жил оршин тогтнохдоо 16 жилийн дотоодын тантай байсан. Үлдсэн бүхий л хугацаанд нь дан гадагшаад айтчихсэн. Ойролцоогоор дэлхийн 124 улсад геноцид хийсэн. Эзэлсэн, төрөмгийлсэн, дотор нь хагалсан, соёлын уламжлалын үгүй хийсэн. Тийм үү? Тэр далмаар байгалийн баялагын зөөсөн. Энэ тал дээр л дуршлагтай болсон. Тэгэхээр та энэнээс ер нь боломжлохгүй юу? Тий, ер нь бол нэг ийм асуудал байгаа байхгүй юу? 1945 онд дэлхийн 2 дугаар зайд дууссан тийм үү? Тэрнээс хойш 1990 он хүртэл дахиад 45 жил. Энэ 45 жилийн хугацаанд бол одоо Америк, Орос хоёр л хоорондоо одоо энэ дэлхийг хувааж авах гал үзээд байсан асуудал байхгүй. Ганцхан Америк биш. Тэгэхээр энүүнийг бол улс төрийн түүхийн нэр томьёон дээр бол хөтөн дайны үе гэдэг байгаа шүү дээ. Хөтөн дай. Ингээл одоо Орос тэр Никарагуа нэтрийн үүдгийн хааваас Америктэй хөв мөрөө очиад үзэж байгаа. Америк шалгаа байхгүй дэлхийн нийтийг хуваах гэдэг ингээл үзээд байдаг. Тэгээ би нэг 2015 онд ер нь интернет дээр гарсан байдгийн хөтөн дайн гэдэг одоо явтай англи хэл дээр юу л да баримтат гэдэг нэлээд хэдэн цуврал тийм нэвтрүүлэг гэдэг юм тэрийг үзчихсэн. Тэгэхэд тэн дээр бол мэдээж хэрэг Америкийн юунаас гаргасан одоо баримтат нэвтрүүлэг л дээ. Тэн дээр бол Америк, Орос хоёр яаж одоо хоорондоо тэмцэлдэж байсан юм бэ? Хоёр юм л хоорондоо үзээд байсан шүү дээ. Тэгэхээр хэтэл сүүлдээ Орос маань өөрөө одоо ерөнхийдөө өөрөө л эдийн засаг нь унаал тэгэл дээр нэг Горбачов гэж хүн одоо бас нөгөө нэг ил тод байдлын нэдрэгээл юм яриад л ингээл Оросч одоо зөвлөлт тус гэдэг дампуурлаа шүү. Сүүлдээ Горбачов өөрөө худалдагдсан байсан ил болсон л доо. Тий, яг хөө тиймэрхүү хянзлууны мэрэ байдаг юм байл. Оросыг задлах айгүй том үүрэг авсан. Германд очиж нэг уулзалтын дараа. Тийм гардаг. За энэ яах вэ? За тэр бол би бол бас өөрөө нөгөө найруулагч хүн, зохиолч хүн учраас элдв энзэм эндээс авч уншил л да. За манай геологт ч амар уншсан том мэдлэгтэй айгүй гой ах нар байла. Шүтэж өгмөр. Тэд нар маань их гой түүхүүд ярьдаг.
Тэгээ фактууд ярина яг баримттай. Тэгээ энээс би өсвөр насны хүүхдээс энээс бол болоод их ном уншдаг чөлөө цагаар ийм хүүхд байлаа. Оюутан болооч маш их ном уншсан. Энэ дээр их сонин дандаа Оросоос тусламж гуйсан байдэ. Жишээлбэл Вьетнам руу ингээ Америкт арилаа штэ. Тэгэхэд Орос ерөөсөө оролцоог. Вьетнам өөрөө биднэрт туслаач ээ. Сэр зэвсгийн тусламж. Одоо яг 21 оны хувьсгал дээр бид нар Оросыг нэг туслаач ээ гэд тусламж гуйсан шиг гуйсан байдаг. Солонгосын данд бас тэгэж гуйсан байдаг. Бүр Япончууд хүртэл тусламж гуйсан байдаг Оросуудаас. Одоо ингээл энэ тэнд ингээл Никарагуа ч юм уу ингээл энэ Газын зурус энэ тэнд ингээл болоход дандаа тухайн орны удирдлагууд ерөөсө боддог юм шиг байна. Дэлхийн 1-р дайнд Оросууд ялцсан. Дэлхийн 2-р дайнд Оросууд ялцсан. Тэгээ хүчрэхэг байгаад байдаг. Тэгэл Америк ирээд самраал эхлэнгүүт л за одоо эдний эсрэг биднэрт туслах одоо ганц хүн бол Орос. Ганц улс бол тэгэл Оросоос тусламж гуйгаад Орос орж ирд юм шиг байна. Ийм л түүхүүдийг би дандаа уншсан. Гэтэл яг ингээд дэлхийгээр цацаад байгаа нь болохоор дэлхийн хэвлэл мэдээллийн байгууллагын 90% нь Америк нэгдсэн улсын мэдэлд байгаа. Энэ хэвлэл мэдээллийн байгууллагын хүчээр дэлхийн хүн төрөлхтний бүтэн тарихыг угааж чадчихна л. Америк бол дэлхийн аврагч мөн Оросууд биш. Ерөөсөө л Америкууд л та нарыг аварна гэдэг юм яг ингээд суулгаж өгж байна. Энэ бол маш олон юмн дээр харагддаг л да. Тэгээ энд одоо автцсан нэг хэсэг хүмүүс байгаад байгаа. Тэгээ би одоо таныг яагаад ингээд Америк юм бол гэдэг ингээд асуугаад эхэлсэн маань уран руу орохгүй л ингээд байгаа юм л да. Яагаад та ураныг дэмждэг юм бэ гэж асууж хэлэх гээд байна. Би урантай холбоотой нэлээд хэдийн юм судалсан. За мэдээж газрын ховор элемент. Газрын ховор элементэд 17 төрлийн юу шүү дээ тий. Тэрний нэг нь бол газрын ховор шороо. Тий. Газрын ховор одоо шороон дотор 17 элемент байгаад байна шүү дээ. Айгүй олон төрлийн юм байна. Тэн дотор 17 юмных нэг нь бол ялч явахгүй уран орно. Тэ? Тэндээс ч одоо тэгээд уран ч тустай шүү дээ. Газрын ховор ч тустай. Гэхдээ газрын ховорт 17 төрөл заагаад нэгэнд нь уран дурддагддаг юм байл шүү дээ. Одоо яг төмс бол хүнсний ногоо биш шүү дээ. Тийм учраас төмс хүнсний ногоо гэж тусад нь бичдэг шүү дээ. Нөгөө бусад хүнсний ногоогийн түүхийгээр нэгдэж болоод төмсийг түүхийгээр нэгдэж болохгүй шүү дээ. Тийм учраас төмс даслал тавиад хүнсний ногоо гэж бичдэг шүү дээ. Тэ? Тэрэн шиг уран даслал тавиад газрын ховор. Тийм ээ тийм хэлбэрээр бас. Тийм хэлбэр биз? Зүгээр нийтлэлийн тийм хэлбэр байж болно л доо. Тийм нийтлэл юм л. Би нөгөө ягаад гэвэл масс чинь ямар төвшөнд байгаа вүлээ. Масстай ойлгохын тулд юм хар яриагаар их ярьж байгаа шүү хаа. Тэгэхгүй хоёулаа хитргийг шинжлэх ухаан, геологийн хэллэгүүд ороод ирвэл энэ үзэж байгаа хүмүүс маань ихэнх нь ойлгохгүй хэцүү. Би одоо эмч хүн өрөөл яг ингэж хараа хэлнэ. Тэгэхгүй яг нөгөө ангаахын хэлээр ярих юм бол бас ойлгохгүй. За инглээ. Тэгээ би нэлээд хэдэн юм судлаа, үзлээ. Тэгсэн ураныг ашиглаад хайсан тэ одоо гой юм ярьж байгаа энэ шар нутагч юм бол ховроггүй тэ хорвэ бид нар ингэнэ гэдээ ингэж байгаа яг ухсан. Яг энэ замал дээр явсан би 7-8 юм жижиг юм мож тосгон тэ аймагуудыг харлаа. Тэгсэн тийм ингээд ард түмэн ингээд машинтаа дарга нар очихоор ард түмэн гүүх юм. Манайд Монголд юм уу гадаад юм бичлэгүүд. Ерөөсө төмхөн барайл гүүх юм. Тэгмүүд АК-та нөгөөд хүмүүсийг чи урдуур нь буудаад явуулахгүй шүү дээ. Хүн рүү нь буудахгүй, газар буудаад ойрт тулахгүй байгаа юм. За тэд нар нэг л юм гойж байна. Ерөөсө усал гойж байна. Биднэрт ус өгөөч ээ гэд. Тухайн газар нь бол ус мус нь бол урсж байна. Зүгээр байна. Тэгсэн ирнэ тэр гол усыг дагсан битүү хүм малын цогц арга яасан. Тэр усаа алдсан уу яасан тий? Тэр хорн ус руугаа орсон уу? Ийм маш хэцүү нэг хэд юм үзлээ. Дээр нь одоо дэлхий үл ерөөсө хоёрхан дэлхийн угаас хоёрхан хэв маягт нүүдэлчин суурин соёл гэж хоёрхан хэв маягт хуваагдаж амьдардаг. Гэтэл суурин соёл иргэншлийн хүмүүс маань одоо ингээ машинууд нь ортой тий плетиктэй нүүдэл юм болж эхлээд ерөөсө байгаль дэлхийг хайрлах хэрэгтэй юм байна. Тэ? Ерөөсө байгалыг бид нар арай хитрхи ингээд ухцсан юм байна, ингэсэн юм байна, тонцсон юм байна, тэ? Ингээд эргээд байгаль их маань ингээд
эргээд аашаа гаргаж эхэлж байна. Тэгэхээр бид нар байгальтайгаа ойрхон, бид нар угаасаа байгалаас төрсэн амьтан учраас байгальтайгаа илүү ойр байх хэрэгтэй юм байна. Энэ өндөр шилэн барилгууд хэрэггүй юм байна. Энэ өндөр олон давхар цасмал зам хэрэггүй юм байна. Бид нар байгальтайгаа ойрхон, ногоон байгууламжтай илүү ойрхон байдаг юм байна гэд нүүдэлчин хэв маяг руу хүндрэлтэн одоо яг ингээд шилжиж эхлэх юм цэг дээрээ ирчлээ. Газар сайгүй нүүдэлчдийг шүтсэн яриа хэвлэл. Тийм үү? Мэдээнүүд одоо цацагдаж эхэллээ. Ерөөсөө нүүдэлчин хэв маяг л хамгийн органик тийм үү? Эко юм сайхан амьдрал юм байна гэдгийг хүндрэлтээ одоо ойлгож эхэлж байна л. Тэгээ яг ийм үед бүгдөө ухаад ингээд алдах нь алдаад одоо тэр хар уршгаа идлээд эхнээсээ цөмийн реакторууд одоо цөмийн станцуудаа хаагаад ингээ эхэлж байхад яагаад Монгол энэ цөмийг ашиглах нь зөв гэдэг байгаа. Та яагаад Монгол улсын аж үйлдвэрийн авиат ажилтан доктор дид профессор билүү профессор хүн геолог уулуурхай одоо яг энэ нүгээр мэрэгссэн юм шинжлэх ухаан ярьдаг хүн яагаад урааныг ашиглах нь зөвөө гэдэг юм бэ? Хандлага эрчим хүчний асуудал шүү дээ. Тий. Тэгэхээр эрчим хүчний асуудал бол за одоо нүүрс бид нэр төлж जैन тийм үү? Нүүрснээс Улаанбаатар болон бусад аймаг одоо томоохон тосгон суургууд яаж одоо хордож जैन тийм ээ? Нэг удаанд ингээд өвлөгөөдөнд. Нэгдүгээр, хоёрдугаар болохоор ерөөсөө нүүрс бол энэ үнэтэйгээ холбоотой нөгөө одоо нүүрс хүчлийг маш их ялгаруулж гадаа холбоотой дэлхийн нийтийн хандлага бас нүүрснээс татгалзах юм байдал байгаа шүү дээ ерөнхийдөө. Гэхдээ одоо Орос Украины дайны байдлаас болоод одоо жишээлбэл Герман ч юм уу зарим одоо ажилуулахгүй гэжсэн нүүрснийхээ ургааг дахиж ажилуулж сэргээжсэн ч юм уу тиймэрхүү юм энэ нодны хэвлэл энэ бичигжсэн санагдаж байна. Тэгээ энэ нөгөө хийн хоолоогоо орсууд хийн хоолоогоо ингээд тасчих. хийгээр халаалтгүй болонгууд буцааж ашиглаж эхэлж байна л. Ингээд иймэрхүү асуудлууд бол яригадаад байгаа юм байгаа байхгүй юу? Тэгэхээр нэгдүгээр, хоёрдугаар болохоор жишээлбэл одоо ингээд тэр саяын Монголд одоо тэр Бадархан Нэржигээд Францтай хамтарсан талын Францын одоо нэг дарга байгаа шүү дээ. Бас хэвлэл манайхны хэвлэлд ярилцсан хүсэн гарсан. Тэр хүний яриаг зүгээр хэвлэл телевизээр харж байхад л ингэж байгаа байхгүй. Дэлхийн нийтэд одоо өнөөдөр одоо яг өнөөдрийн байдлаар жишээлбэл атомын цахилгаан станц 40-ыг барьж ийн гэхэд байна шүү дээ. 40-ийн 20 ширхгийг хятад барьж ийн гэж шүү дээ. Тэгэхээр энэ ч хятад бол үнэндээ одоо үнэхээр хөгжиж जैन тийм ээ. За манайх жишээлбэл Бадархан Нэржи тэр одоо зөөвч аваад дулаа бол гээд 2 орд байгаа шүү дээ. 90 доорны говьд. Тэрнийг яг хөө тэндээс шар нунтаа гаргаад тэрнийг хайш нь яах юм бэ гэхээр хятад руу зарчнаа. Ойрхон зах зээл байж гэн ийм л юм байгаа байхгүй. За нэгдүгээр, хоёрдугаар болохоор яг хөө ерэн зүгээр би ураны талаар яг ураны чиглэлээр наривчсан судалгаа хийдэг биш. Ер нь миний судалгааны чиглэл бол ерөнхийдөө Монгол орны нутаг дэвсгэрт байгаа одоо бүх төрлийн металл болоод металл биш ашигт мултамлын одоо гарал үүсэл байршлын зүй тогтол геологийн тогтцтой яаж холбогддог гэсэн ийм судалгаа хийдэг хүн л дээ юм. Ийм чиглэлийн судалгааг бол би сүүлийн 10 гаруй жил хийж байна. Тэгэхээр яг ураны талаар нэгэнт ярьж байгаа учраас би ураныг жаахан тодтогч одоо уран хаанаас гараад ирдэг гэдгийг Монголд бол манай Монгол орны нутагт бол үндсэндээ бараг нэг 2 төрөлд гарал үүслийн 2 төрөлд хамаарах юм ураны ордууд байгаа байхгүй. За хуучин социализм үед Оросууд одоо нууцаар ашиглаж байсан марда одоо 3 болог нэтэргээд 3 4 нэмэр мэмэргээд дорнотод байгаа шүү бүгд таагдсан байгаа. За эднэр бол ямар учиртай гэдэг галтуулын шилуулагтай холбоотой. Галтуулын дэлбэрэлт нэтэр явагдсан шүү дээ. За энэ нь цаанаасаа угаасаа байглаасаа одоо тэр галтуулын үйл ажиллагаатай холбоотойгоор үүсдэг. Тийм ч учраас мардагаас л нэг орсууд чинь хөдрийн чулуугаар нь одоо хуж аваад тэгэл ингээл хөдөр гэж ярьдаг байхгүй. Хөдрийг аваад. Тийм, хөдрийг аваа явчихдаг. Одоо жишээлбэл оюутлага ч юм уу эрдэнэ нарийсгаж ялахгүйгээр. Ялахгүйгээр. Ялахгүйгээр чулуутайг холимог байж байгаа хөдөр гэдэг байхгүй. Тэгэхээр ингээд хөдрийг аваад ачаад яваад байсан байна. Тэгээд хөлийн чандад ямар хотжүүлээ тэнд аваачаад нөгөөдгийг чи ялгаж барьж байна. За уучлаарай хаа. Би энэ дээр нэг жоохон ялгаа хэлчихье үзэгчтэй. За. Одоо орчин үед ингээ ухах гээд байна. Марда ухах гээд байгаа ялгааг одоо ингээ хүмүүс яриад байгаа юм л да. Оросууд ухаад авч яага хордохгүй байгаа. Одоо яга Француудыг ухахаар хордох гээд байгаа гэдэг. Тэгэхээр энэ дээр бол зүгээр миний ойлголт Оросууд бол ухаад чулуутай ингээ хөдрөө аваа явчихдаг. Тэ тэндээ Оростой аваачиж жагаад одоо ялгаж тэндээсээ жинхэнэ нөгөө хортой ураанаа авдаг. Энд бол баяжмал гаргаад эндээс баяжмалаа аваад
энд бас нэг хаягдл нь үлдэх гээд байгаа байхгүй юу? Ийм л хоёр ялгаа байгаа. Энийг та тайлбар. За энийг тайлбарлая. Яг үнэ. Зөв асуулт. Энэ бол ямар учиртай гэвтэргэд өөрөөр хэлбэл би түрүү хэллээ шүү дээ. Одоо дор нутад байсан ашиглаж байсан орсуудын нууцаар ашиглаж байсан эднэр бол чулуунд байгаа байхгүй юу? Чулуун дотор галтуулын үйл ажиллагаатай хамтарч үүссэн тэр чулуун дотор одоо үүссэн уран байхгүй юу? Тэгэхээр нөгөөдгөө чинь одоо энэ зөөвч аваад улаан уул шиг ингэж ашиглах боломж байхгүй. Технологийн ямар ч боломж байхгүй байхгүй юу? Тийм учраас нөгөөдүүл чинь одоо ачиж аваачаад мэдээж хэрэг энэ дор нутад хуушаа ашиглаж байсан 4 ордон тэр хөдрийн одоо нэг урааныг ялгаж авах юм бол дахиад тэд нэр Монголын нутагт дахиад тэр Оростон байгаа шиг одоо үйлдвэр барих шаардлага гарна шүү дээ. Тийм учраас бол хэлд ойрхон учраас нөгөөдүүл чинь зүгээр ачаал хөдрийн ачаал тэр өөрийнхөө нутагт бэлээхэн байж байгаа юм дараа одоо ялгаад авах чинь бол мэдээж эдийн засгийн хамаагүй ашигтай байгаа шүү дээ. Ийм процесс болж исэн байгаа. Гэтэл одоо зөөвч аваа одоо зүүн баянд одоо Дорноговд байгаа Улаанбаатар суманд байгаа 2 орд ба шүү дээ. Одоо 2 ордод л асуудал маш их яригдж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ бол ямар учиртай гэхээр би түрүүн одоо ерөнхий геологийн асуудлыг маш товчхон ярил л да. Энэ бол яаж юм тэгэхээр хүрээлэн одоо зүүн баян гэдэг чинь нэг юм ерөнхийдөө хотгор байгаа. Тэгэхээр тэр хотгорыг хүрээлсэн ийм одоо уулс гэж хэлье дээ. Одоо зүгээр яг мэрэгжлийн биш гэлгээр. Тэр хүрээлсэн уулсууд дотор яаж юм тэгэхээр анх нөгөө түрүүний миний ярьсан шиг нөгөө одоо тэр дор нутагт байгаа ордууд шиг тэгтээ бүр эртний чулуулаг байгаа юм л да. Маш эртний геологи. Эсвэл харьцангуй залуу насны боржин чулуулаг дотор нөгөө уран ч анханасаа бас үүсчдэг байхгүй байглаас. Тэгэнгүүт нөгөө уран яаж юм тэгэхээр гадаргын усаар ураны нэг ураны өдрийн хамгийн онцлог бол усанд маш уусан гэх шинж чанартай. Тэгээд усанд уусаад нөгөө одоо хотгор юм чинь одоо ингээд ингэж хүрээсэн юм байлээ гэхэд эндээс ийшээ энэ хойдолтны юм бол байлээ гэхэд эндээс доош урагш. Тэгээд энэ дунд нь байж байгаа хотгор дотор нөгөөдөг чинь очиж хоримтлагдана. За ямар юмар явах вэ гэхээр одоо тэр зүүн баян дулаан уулын хувьд л элсэн чулуун дотор байна. Элсэн чулуу гэдэг чинь ширхэгтэй. За тэрнийг одоо мэрэгжлийн улсууд яриад байгаа шүү дээ. Тэр одоо зөөвч уугийн ордоор ажиллаж байгаа улсууд. Тэгэхээр элсэн чулууны тодорхой үеэр дамжаад ягдгүй тунмал чулуулагч ингээд 5 одоо 10 сэрхэж юм ингээд үе байж ихэд тунмал чулуулагч шүү дээ сав газар. Энд байгаа чулуулагууд чинь зарим нь нягт, зарим нь л сэрийг ингээд янз янзын юмнууд байгаа байхгүй. Тэгэхээр ингээд жишээлх юм бол одоо ингээд доороо нэг 2 үетэй, дээрээ 2 үетэй, дунд нь одоо элсэн чулууны үе байна гэхэд нөгөө сэвсгэр нөгөө элсэн чулууны үеийг дагаад нөгөө усч урсаад явчихдаг. Нөгөө шаварлаг юм уу нэлээд нягт чулуулагийн хэсгэрээ бол нэвтэрч чаддгүй байхгүй. Энд чинь шингэний зүгээр физикэл асуудал байхгүй. Тэгэхээр одоо ерөөсөн тэр зөөвч аваад улаан улд байгаа ордууд чинь ийм одоо өөрөлдвөл үл нэвтрэх 2 чулуулагийн дунд байж байгаа. Геологийн тогтцоо өвч үү дээ. Тийм одоо үе байхгүй юу. Тэгээд тэрнийг бол одоо би нөгөө аюулгүй тал гэдэг талаас нь юуг тайлбарлах гэж байгаа гэхээр өөрөөр хэлэх юм бол ингээд дундаа нэг цооног байрлуулад тэргээр бол авна. Эргэн тойронд нь бол ингээд 5-6 цооног байрлуулчаад ерөөсө схем нь тийм л юм байгаа шүү дээ. Тэгээд тэр лүү нөгөө хөхрийн хүчлэг явуулаад тэгтээ хөхрийн хүчлэл бол баг концентрацтай хөхрийн хүчлэг явуулаад тэгээд доор угаа нөгөө хоёр талаас нь байглаас угаасаа ингээд хаалттай юм байж байгаа шүү дээ. 100 одоо 160-70 м гэж яриад байгаа. Тэр хүртэл цооногоо өрөмдөөд тэндээс нөгөө яг юутай хэсгээс нөгөө одоо ураны чи уусаал авчиж байгаа байхгүй. Элсэн чулуун дотор нөгөө уран чинь бол усаар дамжиж утсан юм чинь зүгээр наалтцсан байж байгаа байхгүй. Чулуундаа шингэсэн биш. Тэгэхээр нөгөө шингэнээр өөрөлдвөл уусамлаар ингээд одоо өөрөлдвөл наалдуулж аваад дээш нь тэгээд дундлын цооногоор дээш нь татаад авчиж байгаа байхгүй. За татаж гаргаж ирсэн шингэнэ одоо тэр чинь жижиг авсаархан үйлдвэр байгаа шүү дээ. Одоо тэр зүүн баянгийн юм дарчин л бол энэ бадрахад нэржиг. Тэнцэн л бол нөгөөдгийн химийн процессор ялгаал тэгэл шар нутаг гаргачихж байгаа байхгүй. За яг хөө тэрнээс мэдээж хаягдлын үүснэ шүү дээ. Хаягдлын л тодорхой хэмжээний хаягдл үүсэж байгаа. Тэрний л бол одоо цэвэршүүлэх нэг тийм жижигхэн усан сан маягийн юм уу ойролцоо тийм юм байгаал юм байна л дээ. Тэрнийх нь нарийн процессыг бол мэдэхгүй. Ер нь л ерөнхийдөө аюулгүй гэдгийг бол би гэж л ойлгоод байна. Тэр ингээд шар нунтаг гаргаад авчлаа шүү дээ. Шар нунтагч нь бол одоо тэр чинь хүн болгоо одоо телевиз радиогоор ярьж байгаа ш. Саасан дээр тавьчаал ингээд ийм метр юутай байна.
нөгөө цацраг идэвхжинд бол хүнд одоо нөлөөлөх хордох юм ямар ч юм байхгүй тэгээд илэрхий яриад байгаа шүү дээ. Энэ чинь үнэн биз дээ. За энийг тэгтэргэд ингэж байгаа байхгүй. За ингээд ийм шар нутаг байгаа. За энэ үнийг бол ямар үед хамгийн их аюултай вэ гэхтэргэд энийг атомын одоо ингээд энэ чинь заран шүү дээ. Шар нутгаа одоо хятад юм уу жишээлбэл хят зарчих одоо боломжтой гэдэг Францгүй яриад байгаа. За ингээд зарлаа. Яг одоо Францтай зарж болно, хайшин Орос зарж болно. Орос бол тэгтээ өөрсдийн юу түүх хийдтэй ч манайхаас өгж авах. Тэгээд ингээд тэрнийг харин хамгийн гол нь атомын цахилгаан станц ч юм уу одоо цөмийн зэвсэг байдаг юм юу байдаг. Энэ нь нөгөөдгийг чинь дахин хими процессоос оруулж хичнээн дахин одоо нөгөө одоо жинхэнэ бүр нөгөө сайн чанарын одоо ураны юу гаргахын тулд бас ажиллагаа процесс явагдаж шүү дээ. А тэр бол хамгийн аюултай. Та тэгээ хэллээ л дээ. Ерөнхийдөө бол би яг нөгөө ураанаар ингээ мэрэгссэн. Тэр талын хүн биш ээ. Би бол ерөнхийдөө ингээд Монголын нийт газрын баялаг гэж штэ. Тий. Судалгааны хүн гэж штэ. Тий. Тэгээ яагаад та яг энэ чиглэлээр мэрэгсээгүй байж энийг ингээд хорог бай ашигтай гэж хэлээд байгаа. Гүг тэгтээ би энэ өөрөөр хэлэх юм бол би Монгол орны хэмжээний нутаг дэвсгэрийн хэмжээнд байдаг цэсч байж болно, төмөрж байж болно. Энийг чинь би бүгдийг судалж болно шүү дээ. Бүгдийг би гарал үүслийг мэдэж болно шүү дээ. Болно. Тийм ч учраас би ярьж шүү дээ. Би босод өөр төмөргөл ярил бэлтгэнэ ярина. Тий. За одоо зэсвэрфэрийн ордууд ягаад үүсдэг гэдэг юм бол би зүгээр өчнөө хэдэн өдрийн юм байна. Ягаад гэвэл би зэсвэрфэрийн ордын чиглэлээр эрдэмийн зэрэг хамгаалсан хүн байхгүй. Докторч. За гэтэл хурцгаа бас яг адилхан геолог. Гэхдээ алтны чиглэлээр л явсан л баг л та. Бас яг ураны чиглэлээр биш тий. Тий. Анчин дотор нэг гидрогеолог ч юм уу ингээд хурцгаа бол яг л одоо ерөнхийдөө л дарга байнгал дарга байсан улс төрийн хүн шүү дээ. Тэгээд яг нэг тэгээд яагаад хурцгаа ураныг болохгүй энэ маш хортой гэд яриад байгаа. Тэгээд хоёр геолог хүн нэг нь хортой гэд нэг нь хоргүй гэхлээр чинь ард түмэн гайхах шүү дээ. Би бол хурцгаа тэгж ярьж яана гэж би хурцгааг дагаж ярих ёсгүй шүү дээ. Би өөрийнхөө мэддэг төвшөнд л би ярьж байна. Би бол тэгтээ миний мэдж байгаа ярьж байгаа төвшин. Түрүүн та Эрдэнэтр гэж ярьсан. Нийтийн олон геологуудын хэмжээнд л би ярьж байгаа гэж бодчих. Одоо надад нэг юм аюултай юм байгаад байгаа байхгүй. Бас зүүн совинч юм. Одоо та ингээд Монгол улсын бүх эрдэс баялагаар Илва, Далд баялаг, нөөц бүх судалгаан дээр суудсан доктор, профессор хүн. Та шинжлэх ухааны зөвлөх инженер хүн. Гэтэл та худалдагдуулгүй юм аюултай та. Таныг Америкчууд худалдаад авбал та таны тархинд амар том дата явж штэ. Тий яг уу ер нь бүгдийг мэдж байгаа штэ. Үгүй энэ чинь бол одоо хондоо мэднэ гэдэг чинь ийм л ойлголт байхгүй юу? Би одоо жишээлбэл олон одоо би жишээлбэл улсын эрдэс баялагын зөвлөл одоо улсын төсвийн хөрөнгөөр одоо хэрэгжиж байгаа одоо олон төслүүд байна шүү дээ. Энэний жишээлбэл зурглалын ажил гэдэг байгаа. Нэгэ харилцан 50,000 гэдэг. За энэ 50,000-ны зурглалыг яаж явуулах хэрэгтэй вэ гэсэн одоо аргачлсан зөвлөм зааврыг боловсруулсан юм байхгүй юу? Ер нь одоо яг одоо би институт геолог үйлдвэрлэлийн институт байх та. Тэгээ би л хардаад байгаа. Ингээд гих мэтлэн энэ бол геологуудад геологийн судалгаа явуулахад хүнд одоо нэг хэрэгтэй юм байх хэрэгтэй шүү дээ. Жишээлбэл миний одоо тэр хийсэн нь бол маш их удаан хэрэглэж байна. За өөр нэг юм болохоор би Монгол улсын хэмжээнд одоо тоо мэдээлэлтэй зураг хийгдэж штэ. Энэний төслийг бол би анханаас нь удирдаад бас 20 жил явсан. Ингээд би бол Монгол улсын геологийн нийт салбарын хэмжээнд штэ. Хоёр ийм том ажил хийсэн хүн байхгүй юу. За тэгээд тэр 5 улсын төсөл тэр юмыг бол би одоо түрүү та нэг ярианыхаа эхлэлд нэвтрүүлгийн эхлэлд нэг түүхч Үлзий Баатартай танилцаад гэж ярьсан да. Тий. Тэр хүн одоо яг та бол геолог Эрдэнэ археологч түүхч. Археологч түүхч юм. Би бол тэгвэл Үлзий Баатар үлээ бас нэг түүхч байдаг. Тийм би бас яриад байдаг. Төрийн шагналт. Тийм төрийн шагналт. Яг ийм хүмүүсийг бол би айгүй хардтай. Яг тэгэхээр та геологийн талд ингээ бүгдийг мэдрээд нь штэ. Тий. Тэр хүн болохоор Монголын түүхийг бүр нэвт мэдчихсэн хүн байхгүй юу. Гэтэл тэр хүн өөрөө маш том хэмжээний юмнуудыг хаттад ингэж өгсөн. Тийм жуулсан яриа байгаа тий. Тийм нэг юм хардталт ч юм уу, үний юм одлаа юм ахгүй юм руу орцсон. Тэгээ тэр хүн яагаад ч айгүй тийм хангалуун баяа амьдраад идэг. Гэтэл өнөөдөр Монгол улсын ингээд түүхчид хэрэг баяа амьдраад байгаа. Хаанаас санхүүжээд байгаа юм. Өөрөө түүхийн ухаан гэдэг өөрөө яг арилжааны тий бизнесийн мөнгө олдог салбар мөн үү биш үү? Тэгэхгүй. Гэтэл яагаад тэгж хангалуун амьдраад байна.
Ард түмэн бол фэйсбүүк дээр наад чи Монголын соёлыг тийм үү? Монголын түүхийг хаттад худалдсан мөн урагч хулгаач гэж бичээд байгаа. Тийм л. Энэ бол ард түмний хардлагатай. Яг энэтэй адилхан тань шиг ийм том датануудыг ингээд худалдаад авахгүй. Хардах үндэс маань нэгдүгээр та нөгөө Америкийн нэгдсэн улсын юуны зөвлөх ахлах ажилтан чөлөөний юм байсан. Хоёрдугаарт та өөрөө урааныг ингээд ийм хоргой ашиглаж болно гэдэг ингэлээр нь би таныг хардаад эхэлсэн байхгүй. За энэ хүн ер нь яг ингээд бид нар өнөр болохгүй нөхөр байна. Тийм энэ ер нь бол худалдагдах өндөр магадлалтай. Намайг бол Америкч худалдаж аваад ямар ч хэрэггүй байхгүй. Миний торгон дотор юу ч байхгүй байхгүй. Таныг авах удаа намайг худалдах гэхээр би худалдахдахгүй байж болно шүү дээ. Хэцүү. Би бол нэгдүгээр би зүгээр ингэж боддог ер нь ийм хүн. Би бол яг мэдээж мэрэгжил дээр одоо өчнөө жил ингээд тасралтгүй ажиллаа. Тэр цөнх мөнх өөрж 8 мач явсан гүндээ тийм юун ч надад шанс ч гараагүй юм шиг байна. Нэгдүгээрт. Хоёрдугаарт болохоор би бас энд Монгол орны одоо иргэн хүн, сэхэтэн хүн би түүхээ мэдэх хэрэгтэй. Гэдэг үүднээс л бол би геологийн мэрэгжлийн хажуугаар л түүхэн одоо аль болохоор л би ер нь үздэг, уншдаг, ном цуглуулдаг юм л хүн байхгүй. Миний хардталтай. Тэгээ дараагийн асуудал маань юу юм гэхэлэр за одоо ингээл манай залуучууд чинь барууныг шүтэл, барууныг дагаал те Украиныг дэмжээл, Америкийг шүтэл алж юм л та. Япон солонгосыг дагаж гүүгээл ерөөсөө айгүй хэцүү. Гэтэл яг нөхцөл байдал маань бид нар хан хэрэм цаашаа тэ амар хатуу хүчрэхэг чанга хоёр гүрний яг донд. Бид нар хаашаа ч харах боломжгүй. Урд маань бат хятад байна, ард маань бат орос байна. Энэ хоёртойгоо л бид нар эвтэйхэн байх ёстой. Энэ хоёртой хоёр нөхөртэй хүүхэн шиг дунд нь гүйж болохгүй бид нар. Хоёр нөхөртэй хүүхэн шиг ингээл хонцос дээр хятадуудын өвөртнийг ороод, орсуудын өвөртнийг ороод байвал нэг л өдөр бид нар алуулна. Баригдана тий. Тэгэхээр бид нар одоо Францыг дагаж гүйлээгээд яг дайн дажин Монголд үүсэх юм бол тэр Францчууд бид нар нэг ширхэг ундаач өгч чадахгүй. Тэр Америкчууд бидэрт нэг шуудаа тий самарч өгч чадахгүй. Оросыг давж, Хятадыг давж орж ирж Монголд туслана гэдэг бол маш хүнд, бараг боломжгүй. Ийм учраас бид нар зүгээр өнгөрсөн түүхээ судлахаар Хятадууд биднэрт илүү хорлонтой байсан уу? Оросууд биднэр илүү хорлонтой байсан уу гэд дэнслэхээр мэдээж аль аль нь хорлонтой байсан. Гэхдээ Хятадууд биднэрт 100 удаа хорлонтой юм хийсэн бол Оросууд биднэрт 10 удаа хийсэн байт. Одоо ингээд муугийн дэнслэл. Тэгээд сайнын дэнслэхээр Оросуудад монголчуудад өгсөн сайн юм их. Хятадууд монголчуудад өгсөн сайн юм маш бага байдаг. Тэгэхээр бид нар хүссэн ч эс хүссэн ч Оросуудтайгаа л байвал харин одоо Монгол улсын тусгаар тогтол те аминд үлцэгтэй юм болов гэдэг шиг санагдаад байдаг шүү дээ. Та энэ дээр юу гэж бодож байна? Яг энэ дээр бол би зүгээр ингэж бодож байна. Ер нь бол бид нар одоо жишээлбэл за яг ингээд манжийн дарал нэтрэгээд ингээд нэг хэсэг 200 гаруй жил байж байгаа тийм ээ. Өөр Монгол эхэлж ороод дараа нь төв халах. Тэгээ энийг бас ингээ андуурах юм ингээд манжийн дарлал гэж яриад ах юм. Гэхдээ яг ер нь тэгж одоо тэгээ хятадууд дээр очихлоор чи хятадууд ч манж Монголын дарлал гэж ярьдэн шүү дээ. Түүхийнх нь хичээл тэгж заадаг. За яг ингэж энэ дээр ингэж байгаа л тэгээд одоо Оросын одоо улаан большевик одоо юунд л үзэл сурталт орсон шүү дээ. Одоо жишээлбэл улсын 3 дугаар их хурл гээл хурлаж байгаа чинь Данзанг бол яг хурлын дундуур л буудаал чадгаал ингээл өгдөө н одоо. Гэхдээ яг зүгээр Данзан болон Монгол улсын засгийн газрын гишүүдийг буудаг барьж авч явсан. Барьж аваад Бутировка буюу коммунарк гэдэг бараг жил шахуу хорж харсан. Энд л Монгол улс тэгэл бичээд одоо түүхэн эрдэмтэд төрийн тэргүүн телевизээр тэгж яриад байна шүү дээ. Ер нь тий. Монгол улс төрийн тэргүүнгүү засгийн газрын бүх сайдууд нь баригдаад бүтэн жил болсон. Яг 7 сарын 11-ний өдөр наадмын өдөр барьж явсан. Тэгэхээр үгүй надад бол зүгээр иймэрхүү л одоо төсөөлөл гэх юм одоо ойлголт байна л да. За жишээлбэл бид нэр одоо ер нь хятадууд баг монгол хүн болгол одоо болгон шууд хятадыг одоо юу гэж хятад хэцүү гэж үздэг шүү дээ. Тэгэхээр Монголын түүхийг ерөнхий том одоо өнцгөөс нь харах юм бол монголчууд бол хятадуудтай маш олон зуун жилийн турш холбоотой ингэж явж ирсэн. За оросуудтай бол хизэнээс ихтэй
одоо 1600 хэд оноос л хэлтэй байгаа шүү дээ. Одоо Оросч наашаа төрөл Уралын нурууд аваад тэгэл одоо энэ Монголын бүрээдүүдийг аваад барайл нэтэр бол ингээл одоо асар том Сибирь том удам өргөмзайг 1900-аад оны ихэр жишээлбэл Таран Сибирийн төмөр замыг Оросууд тавьсан байгаа шүү дээ. Тэгэхээр энэ чинь түүхийн өнцгөөс аваад үзэх юм бол хамаагүй хойно наашиг Оросууд одоо гарсан ийм асуудал байж байгаа байхгүй. Тэрнээс галдан бошхтыг мэднэ шүү дээ. Тийм мэдлгүй яах вэ? Галдан бошхтын тэр урагшаага бичсэн захаа хойшоо Оросын хаан руу бичсэн захааг та уншсан уу? Яг бичсэн тийм захаа бичсэн гэж ярьдаг л юм. Яг захааг нь бол би уншсан. Тийм уншаагүй би. Тэгээ энэ Сибирийг алдах, байгаль нуурыг алдах гол их усүрээ чинь галдан бошхт хийсэн байл шүү дээ. Тийм магадгүй л дээ галдан бошгч чинь төв болох ойрдууд тэгэл тэр захаан дээр юу гэж бичсэн гэж байлдаа хийжсэн улсууч яа. Яг юу гэж бичсэн гэж. За би та хоёрт амласан ёсоор халахуудыг манжи хашаанд хөөж орууллаа. Одоо та хоёр намайг их Монголын хаан сарын төлөөн зөвшөөрөө гэж бичсэн байт. Мохоогоос. Тийм ээ. Тэр ч одоо тийм тал байсан байх л та. Яагаад гэвэл одоо галдан бошгч нааш одоо манай халахуудтай байлж ирсэн тэр байгаа шүү. Юу одоогийн байршлаар бол Харьков биш үү? Ирхүүгээс цаашаа, нэлээд цаашаа Украин руу баг орж байгаа байх шүү. Харьков хавцаа халах. Украиныг ч Харьков ч Украин хотчууд. Тийм. Яг наад тал нэг байлдаа нар юм болоо л байгаа шүү. Тийм. Тэгэхээр гэдэг нь ихлээр яг тухайн үед бол халах ураанхын ноёдууд аюул их зэрэг зэвсэгтэй хүчтэй хүчрхэг байсан юм байна. Тэгээ энэ хоёр халах ураанхын ноёдууд тэр Харьковын наан тэр одоогийн байршлаар бол тэр хавцаа тулалдж яхад л авраг дотоод өмнө самуу Монгол дотор ингээд иргэний дан хийсэн юм шиг байна. Гарууд одоо Монгол дотор өмнө хийгээд. Тэгээ эн чинь Монголд иргэний дан гарахаар чинь юун тэр гадаад гадагшаа байлдах тийм үстэй. Цэрэг мэргээ татаад Монгол ураанхай ноёдууд бүгд ороод ирсэн юм байл. Тэгэнгүү цаашаа ингээд цөмөрж наашаага айгуу хутад орж ирээд. Тэгээ за би та нарт амлсан ёсоор ингээд халахуудыг манжи хашаанд хөөд оруулчихлаа. Одоо та нар намайг хаан гişрээд болго гэсэн. Ийм бичиг үйд шүү. Тэгээ би одоо ингээд галдан бошхтыг үндэсний баатар эрхчлөөний төлөө тэмцэгч гэдэг талаар би бас гайхаад байна. Гэхдээ түрүүний яг өөрөө чи ярьж байгаа асуусан л да тэр үндэсгийг энэ талаар ярихад бол бид нар жишээлбэл ингээд Орос хятад хоёроор хүрээлүүлсэн. За арга байхгүй. Орос хятадын нутаг дээгүүр Америкийн ч юм уу Канада, Францын онгоц ирээд бид нарыг хамгаалчих юм бол байхгүй л дээ. Тэр үл үнэхээр хэцүү дээ. Байхгүй. За тэгвэл одоо бол Монголын жишээлбэл гадаад одоо Монголын гадаад улс төрийн бодлогод 3 дахь хөршийн бодлого асуудлыг маш их яригдж штэ. Энэ бол юу гэхээр бид нэр бас нэг дунд нь хавчуулагч нэг хадны завсар хавчуулагч халиуны зулцэг хэцүү гэдэг шиг юм байж байгаа штэ. Тэгэхээр бид нэр бас дэлхийн жишээлбэл Франц, Герман, Япон, Америк ч юм уу тийм ээ. Одоо нэг өндөр хөгжсөн орнуудтай бас нэг хөршийн харьцаатай байх хэрэгтэй байна шүү дээ. Үндэслэн усч байдаг юм тийм. Бид нар хоорондоо юу ч гэж ярьж байна. Тий. Тэгэхээр энэ бол одоо аль нэгэн тохиолдолд жишээлбэл дэлхийн нийтийн асуудлыг одоо ингээл бид нэр Орос хятад хоёрын дунд байгаа учраас ямар ч арга байхгүйгээ сууж явах хэцүү шүү дээ. Дэлхийн нийтийн одоо яриа хэлцээний журмаар асуудлыг шийдэх чанарлагны юм гардаг. Тэгвэл энэ чинь бусад оронтой бид нар бол бусад дэлхийн хүчрхэг орнуудтай бид нэр сайн хөршийн харьцаатай байснаар бол бас л одоо энэ мэдээж эн чинь маш хэрэг. Хөрш биш хүмүүсийг яаж хөрш болгох гэдэг юм та? Гэхдээ одоо бид нар та бүхэн юу ч гэж хуцаж болох. 3 дахь хөршийн бодлого гэж явагдаад байна. Та бүхэн 3 дахь хөршийн бодлогоо ярьж болно. Гэхдээ би ярьж байгаа биш энэ чинь улс төрийн манай улс та ерөнхийлөгч байлаа гэж гадаад явдлын яам одоо та ерөнхийлөгч та Монгол улсын ерөнхийлөгч байлаа гэж бодъё. Би Монгол улсын ерөнхий сайд байлаа гэж бодъё. Хоёулаа үндэсний аюулгүй байдлын гадаад зөвлөлийн дарга. Манай зураглаач их хурлын дарга байлаа гэж бодъё. Гуруулаа юу ч гэж хуцаж болно л доо. 3 дахь хөршийн бодлого. Хэдүүлээ Францтай сайхан ингийн юутай сайхан ах トゥ ийм хөрш болоод гэдэг. Юу ч гэж ярьж болно. Гол нь Орос хятад хоёрыг давуулж чадахгүй ш та бид гурав. Гэхдээ ер нь тэгтээ Монгол хөгжих ёстой юу? Хөгжих ёстой. Энэ хөгжих чинь энэ өндөр хөгжихийн тулд заавал Америк юм уу Герман, Франц, Итали хамтрах ёстой юм. Технологи бас зарим юмнуудыг заавал одоо энэ чинь янз бүрийн хэлбэрээр авчруулна шүү дээ. Энэ чинь бид нар жишээлбэл тий. Гэхдээ би нэг ийм сони юм. Гэхдээ зөвхөн Орос хятадоос хамаатай гэж бид нар чимээгүй суугаад байхаар ч одоо юу болох вэ? Хөгжиж болно шүү. Ер нь тий. Орос дэлхийн супер гүрэн.
Тийм Хятад дэлхийн супер гүрэн. тийм л дээ. Ийм хоёр супер гүрний дунд байж яагаад хөгжиж болдгүй юм? Амархан шүү дээ. Хөгжүүлэхгүй л ирсэн шүү дээ. Яг Одоо жишээлбэл энэ дээр дургууг нь хүргээд байгаа юм чи юу гэж хөгжүүлэх юм? Бид нар ч өөрсдөө буцаад Америк яриад, Итали яриад, Франц ярихаар чи энэ хоёр хоёулаа дургууг нь хүрнэ шүү. дургууг нь хөрөхгүй гэхээр жишээлбэл одоо За би гаргалгаа хэлэх үү? Оросын сонирхол ийм байгаа. Оросын сонирхол бол Монголд хязээч одоо энэ жишээлбэл одоо нэг одоо тэр дондгой алтан ширээд нефтийн үйлдвэр байдаг шүү дээ. Энийг чинь бариулахгүй л бодно. Эгийн голдоор усан цэглгаацаад барийг аль тэгэхээр бариулахгүй байгаа. За тэр хаавсан ховд голчин бол дотоодын одоо гол гэж яриад байна шүү дээ. За таны За яриаг энэ дээр цэглгаастаа усан цэглгаастаа барих гал тэгэхээр бас л нөгөө ард түмэн гэж байгаа. Ард түмнүүд нь нөгөө орсуучин мөнгөнд хараагаад өгсөн гэдэг шүү дээ. Гүг ийм байхгүй юу? Хятад бас Монголыг хөгжүүлэхийг За бодохгүй. жишээлбэл ингэ Энэ хоёр орн хизээч Монголыг хөгжүүлэхийг бодохгүй. бодноо. Эвийн болвол. Ийм асуудал байгаа. Эвийн болвол. Бид нар Азийн цагаан дагнд байсан. Монгол улс Азийн хамгийн хүчирхэг айрамтай байсан цаг бий. 1264 үйлдвэртэй дотооддоо бүх юмаа үйлдвэрлэж эхэлж исэн цаг бий. Хөгжижсэн цаг байгаа шүү. Энэ юу юм гэхээр бид нар Оросуудтай сайн байсан учраас хөгжүүлж ирсэн. За одоо жишээлбэл би Монгол улсын ерөнхийлөгч юм эрх мэдэлтэй хүн болвол яана гэж. Би Америкчуудыг хөөгөө гаргана. Канадуудыг бүгдийг хөөгөө гаргана. Бүгдийг хөөн. Эдгээр бидэнд нэг ширхэг колоч өгч чадахгүй. Яг үнэндээ энэ дотооддоо дайн болох юм бол тэд нар нэг бие биендээ болооч гэдэг ингээд нэг бичиг цаасл өгнө. Сая Украин дайн болсон нэгдсэн үндэсний байгууллага юу хийж чадсан, юу ч хийж чадахгүй л яваа шүү дээ. Гэдэг шиг би бол одоо жишээлбэл эрх мэдэлтэй хүн бол Оросуудыг авчираад та нар оюутлахыг ав. Та нар оюутлахыг ашиг. Нэг сүүлийн үед нэг тийм бичигдэл ээ. Тий. Тэрий чинь би анх бичиж эхэлсэн. Оюутлахыг Оросуудад өгч л та. Энэ нефт, энэ урааныхаа асуудлыг тэр дэлхийн 40 атомын загслагын стацийн 20 хятадууд барьж байгаа хятадуудад өгч л та. Тэгвэл хятадууд бид нар ямар гоё баярлах вэ? Биднэрт ямар гоё өгөөмөр загнаж эхлэх вэ? Оюутлагыг Оросуудад өгчүүл Оросууд биднэрт ямар гоё өгөөмөр хандаж эхлэх вэ? Чихэн зөөлрнө. Маш өөр болно. Тэгэхгүй бид нар 3 дахь шүршин ингээл хаамаа авахгүй гадныхаа авчираад энэ самруулаад тахлаар хятадын зинээ төрн Орсын биеийн даасан улс мөн үү шүү тэгвэл. Мөн болвол бид нар өөрийнхөө бодлогыг явуулах хэрэгтэй шүү дээ. Заавал Орос бодлогоо явуулахдаа чаддаг юм а явуулмаар шүү дээ. Чадахгүй юм а явуулмаар. 3 дахь шүршин бодлого гээд Монгол улсын төр одоо гадаад явдлын яам ерөнхийлөгч бүгдэнд дэмжээл одоо жишээлбэл Эстоны орнууд руу одоо зөндөө айлчилж байна. Харилцаа холбоо тогтоож байна. Тэгээ одоо ингээд Оросуудын дургуй үрэл Францчуудыг онгоц нь Монголд дээгүүр явуулахгүй болчвол Францчууд ирж энийг ажиллаж чадахгүй шүү дээ. Уу одоо би ямар ч гэсэн жишээлбэл тийм биз дээ. Францын онгоцыг Оросын нутаг дэвсгэр дээгүүр явуулахгүй гэж Оросууд шийтжүүл Францчууд явж чадахгүй шүү дээ. Одоо хэл зөрчингээл буудаж унгаагаад байна шүү. За тэгэхээр би бас нэг өөр нэг өнцөг зүгээр хэлье. Ирнэ. Тий, за. За ингээд яг Монгол одоо баялаг ихтэй гэж ярьдаг л да. Ирнэ. Янз бүрийн одоо металлын байна, уран энэ төр гэж ярьж байгаа. Нүүрсүүл маш их байгаа жишээлбэл. Гэхдээ ирнэ байна шүү дээ. Дэлхийн бүх орн жишээлбэл одоо Орос, Америк одоо юу гэдгийг Герман. Дэлхийн өндөр хөгжсөн бүх орн юу юм? Эднэрийн чинь гол юм чи ашигтан мултмал шүү дээ. Ирнэ. За өнөөдөр одоо Орос Путин жишээлбэл ягаад даналзаад байна тийм ээ? Оросын нутагт асар их хэмжээний байгалийн одоо юу гэж шүү дээ. Тэрнийг зараад одоо тэргээр аль хүн алаад ингээд шүү дээ. Тийм үү? Тэгэхээр энэ байгалийн баялаг гэдэг бол асар том асуудал байхгүй юу? За энэтэй холбоотой би зүгээр нэг юм одоо бас нэг хэлмээр байгаа юм л да. За манайх одоо лиценз одоо ингээд одоо яадаг шүү дээ. За ингээд лицензийг хүмүүст одоо өгч байна. За гэтэл зөвхөн өцөгдөр одоо дамжин ям сайд гэж энэ сайд болсон аж үйлдвэр эрхлүүлгийн сайд. Тэгсэн чинь ингээд одоо нөгөө одоо ашиглалтын лиценз, хайгуулын лиценз гэдэг хоёр байгаа байхгүй юу? Одоо нөгөө юу ирж хайж байгаа. Тэгтэл ашиглалтын лиценз нь хайгуулын лицензээс 2 дахин давцсан тоон ширхээ өгдөг гэж яриад байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ бол одоо хаос болж байгаа байхгүй тийм ээ нэг одоо нэг утгагүй болчихсон байхгүй юу? Тэр хайж олоогүй юмыг эзэмшээд шүү дээ. Тэгтээ иргэд энэ бол тэр бол яг тэгтээ зөвхөн тоо ширхэг гэдэг нь шүү дээ. Гэтэл энэ дээр бас яг нэг учрыг нь олоогүй юм ярьсан болов уу гэж би бодоод байгаа. Яагаад гэвэл одоо ингээд нэг энэ ширээний давцанд нэг одоо нэг том хэмжээний нэг нүүрсний сав газар бай гэж бодъё л да. Энүүний чи аваачаад
10 компани аваад авчиж байгаа шүү дээ. Нэг хуваагаад. Хуваагаад. Тэгэхээр ашиглалтын лицензийн тоо. Нөгөө ашиглалтын лицензийн тоо ч өсөж байна шүү дээ. Ийм гачин юм байгаа байхгүй нэг талдаа. За нөгөө талдаа одоо ингээд жишээлбэл юу яаж л да одоо хайгуулын лицензийг ер нь бол зарлал ингээл хүмүүс авч шүү дээ компаниуд. Тэгтэл энийг бол ямар талбайг одоо хүмүүс хайгуулын лицензид одоо ингээд зарж байгаа шүү дээ чинь. Өгж ийнэ гэтэргэд бидний одоо жишээлбэл би бол оригинал геолог зурглалын чиглэл дээр бол бас нэлээд нарийн мэрэгдсэн хүн байхгүй. Тэгэхээр зурглал гээд улсын төсвийн хөрөнгөөр ингээд одоо өөрөлдвөл тодорхой нутаг дэвсгэрийг системтэйгээр судлахаар бол геологийн зургал байхгүй. Одоо 50,000-ны масштабтай зурглалыг хийгдээд байгаа. За тэргээр гарсан юмнууд дотроос бид нар бол хуралдаар ярьж хагаад за энэ хэсэг чи ашигтай байна. Энэ чинь хэрэггүй байна. Тэргээд ингээд хилцээд тодорхой комисс байгаа. Эсвэл зөвлөг. Тэгээд гаргаад өгсөн тэрнээс одоо хэрэгтэйг нь авд сонгож тэр зарлж чадж гэнэ үгүй бас нэг юм сони асуудлууд байж л байгаа байхгүй нэг талдаа. Нөгөө талдаа энэ дээрээс бас нэг анхаарах юм юу гэхтэргээд за манайхан одоо ингээл одоо тэр их хурлын гишүүн зарим улсч яриад байгаа. За ер нь одоо нэг орд олоход бол маш хэцүү. Одоо 100 тохиолдол юм уу бараг 1000 тохиолдлоос нэг дээр нь л орд олдог. Энэ бол маш хэцүү асуудал. Энэ үнийг бол гадны хөрөнгөтэй нөхдүүд л орж ирж одоо хөрөнгөө гаргаж хайж олж авна гэдэг байгаа байхгүй юу. Гэтэл би бол энэний эсрэг. Яагаад гэвэл шинжлэх ухааны үндэстэй тийм газар тийм юм байж байна гэснийг мэдж байгаа байх юм бол өөрөөр геологийн зургал хийчихэд дараа нь эрэл үнэлгээгээд нэг юм хийдэг байхгүй юу. Тэрэнд бол харьцангуй бага мөнгө зарцуул. Тэр ажилдаар бид нар улсын төсвийн хөрөнгөөр тэр одоо тухайн одоо нэг зургал хийсэн талбайдаар юм байж магадгүй. Би жишээлбэл сая 2-3 хоногийн өмнө 3 төсөв яваад ирлээ л дээ нэг компани улстай. Тэгээд гих мэтлэнгийн өөрөө хэлэх юм бол оюу толгойг нэг гадны нөхөр авчаад одоо бид нарыг дээрлэхэд бөө юм болж шүү дээ тэр. Тэр шиг биш байхгүй юу. Бид нар өөрсдөө Монголын геологууд энэ ч орд байж магадгүй гэсэн их суурийн тавьчих юм бол бидээж юу гэж бид нэр гадныхнаас явахтай тэрийг хайгуул олборлоход нэг уурхай муурхай ч юм уу тэн дээр нь мөнгө яануул гэхээс биш. Тэр ямар нэгэн хятад ямар нэгэн шаардлагатай мэдлийн биш байхгүй. Тэгэхээр энэ геолог хайгуулын ажлын төлөвлөлт тийм ээ хаана нь яаж яах ёстой юм тийм ээ энэ дээр л бол бас л нэг олигтой юм хийгдэхгүй байгаа. Энийний учир юу гэхтэргэд одоо та хүн бүгд мэдж байгаа шүү. За сайд, орлогч сайд, одоо төрийн нарийн биш юу гэдэг. Дандаа мэрэгжлийн бос юм. Одоо ганцхан манай геологч биш. Тэгэл босод залбуулт юм бүх салбарт. Тий. Одоо геолог уулуурхай эрдэнэ соёлын яамд бол яг геологийн мэрэгчлээ хүмүүс л байх ёстой шүү дээ. Тий. Тэгэхгүй юу ч хамаагүй нэгтлэнгээр төгссөн хамаагүй улсууд ингээд авцаар ингээд тавь. Эдийн засгчаар төгссөн. За ер нь бол улсын одоо манай улсад орж ирж байгаа айл ихэд айлын орлого юм байна шүү дээ. 90 хэдэн хүн геолог уулуургаас одоо бид нэр амьдарч шүү дээ. Тэгэхээр энэ тохиолдолд ятгана Монгол орны хэмжээнд шүү дээ бодлогын чанартайгаар геологийн яамыг бүр сайн геолог жинхэнэ мэрэгжлийн улсуудаар тавьж ятгахта нэг яам тэгж байж болно ш тухайн улсын чинь тийм ээ эрхийн асуудал шүү дээ. Тэгэхгүй л байна. Харин ерөөсөө Монгол улсад бол болж байгаа юм алга хаа. Ерөөсөө толгой төрүүгээ алдчихэв. Тийм. Бүх юм намын томилгоогоор найз нөхдөд хооронд. Тэгэхээр одоо яг бид нар яах ёстой мэдэхгүй. Одоо ингээд дуурсандаа ял тулгадаг, дуурсандаа хэрэг үүсгдэг, шоронд хийдэг. Тэгээд шоронгоор айлгаж хагаад гэрээ хийдэг. За чи энэ тухай дахиж ярихгүй шүү гэд. Одоо надад хэд хэдэн удаа одоо 10-аад удаа надад эрэг үүсгэсэн. Тэгэл тэр хэрэгээ хаах болгонда чи энэ тухай дахиж ярихгүй шүү гэдэг. Би заа гэж байгаа л дахиад яриад эхэлдэг. Хизээ одоо намайг барьж авч шоронд гэх юм би мэдэхгүй байна. Би Монгол улсын өмнө хийсэн хэрэг байхгүй. Их орныхон төлөө, тусгаар тогтнотойгоо төлөө үр хүүхдүүдтэй нэг бүрэн бүтэн улс үлдээч юмсан гэдэг эцэг хүний сэтгэлээр л явж байгаа. Энэ ганцхан миний их орн биш. Ганцхан миний хүүд үлдэх юм биш. Бидний бүгднгийнх нь хүүхдүүдэд үлдэнэ гэж явж байна. За тэрнээс гадна за гадуур л эцсийн зүйл одоо ингээл одоо би жишээлбэл одоо энд ингээд нэг том нүүрсний уурхай ч юм уу алтны орд газар олдчихлоо. Би авъя гэхэд надад мөнгө байхгүй. Монголчууд хизээч мөнгөтэй байгаагүй. Миний өвөөгийн дансанд, эмээгийн дансанд, аав ээжийн дансанд хизээч мөнгө байгаагүй. Бид нар үеийн үед мөнгөгүй байсан. Тэ сүүлийн 35 жил энэ намууд бүх мөнгөө маань сорж идээд дууслаа. Жаргалдаа. Тэ одоо хүүхдүүд нь тэ юу цагийн $3,000 онгоц 10 цагаар хөлслөөл Монголын тэнгэр дээр нэг хүүхэнтэй нистэл Монголын баячууд машин очтгоо зөвхөн онгоц очдог амралтын газрыг 3 өдөр худалдаж авч агаад тэнд нэг охинтой жаргаал
Тийм биз? Найзуудтайгаа хоолнд ороороо гэж хэдэн тэ 40 50 сая 70 сая төгрөг шилжүүлээл хүүхдүүд нь 21 настай хүүхдүүд нь ингэж бидний боломжийг идчихэж байгаа юмсаа хулгайчууд. За гэтэл нэг хужаагаас ингээл би мөнгө аваад энэ газрыг авна. Тийм үү? Надад мөнгө байхгүй юм чинь. Төр нь мөнгөө бидэрт өгөхгүй боломжийг идээд байна. Бидний боломжийг Монголын төрд байгаа хулгайчууд идчихээр би мөнгө байхгүй. Би бизнес хийхин тулд нэг хятадаас мөнгө авна. Тэгээ энэ газрыг авна. Ингэсээр байтал Монгол улсын ихэнх газар хужаа нарын мэдлэлд очичлоо. Энэ үнэн үү? Энэ бол үнэн. Энэ одоо ингээд за ардчилгээд 1990-ад оноос бид нэг өөр нийгэм рүү ингээд шилжлээ шүү дээ, тийм ээ. За ингээд 30 гаруй жил. Тэгтэр энэ ч бол одоо би хамгийн гол шалтгаан нь юу гэхээр энэ төр засгийн тогтолцооны асуудал байна. Жишээлбэл манад бол одоо ингээд ерөнхийлөгч тийм ээ. Ерөнхий сайд их хурлын дарга гэдэг ингээд одоо нэгэсэндээ 3 толгойтой болчиход байна шүү дээ. Одоо нэг айл байх ч одоо 3 дарга гараад ирвэл яах вэ одоо тийм ээ. За мэдээж нөхөр нь одоо монголчуудын ёсоор бол айлын одоо гэрийн эзэн л одоо гол дарга байгаа ш. Дарга гэж хэлээ л да тийм ээ. Авгаа хүүхдүүд эднэр бол тэгээд ерөөдөө ингэж явна ш. Тэгтэл чинь 3 даргатай болчиход байна ш. Нэг айлд. Тий. За тэгвэл энийг одоо би ингэж бодоод байна. Тэгэхээр энэ тохиолдол байна ш. Одоо өөрөөр хэлбэл за жишээлбэл Франц, Герман, одоо Америк юу гэдэг тийм ээ. Тэнд мэдээж хэрэг одоо парламент, сенат гэдэг юм байж байна. Одоо юу гэдэг янз янзын нэртэй. За өшөө өдөртөх юмдар нь бол ганцхан хүн л ба шүү дээ. Америкт ганцхан одоо ерөнхийлөгч л гэж шүү дээ. Тэгтэл манай ч одоо ерөнхий сайд нэг мэддэг юм шиг ерөнхийлөгч бас мэддэг. Ингээд нэг гачаа нэг ирлийн зэм засаг байж байгаа байхгүй. Цөөхөнд. Тий. Тэгэхээр энэ тохиолдол бол манайх бол яг бусд одоо Японд ерөнхий сайд л гэж шүү дээ. За Японы эзэн хаан бол зүгээр бэлэгдэл ингээл сууж шүү дээ. За бусад ер нь дэлхийн бүх орнууд юм байгаа. Тэгэхээр Германд бол зөвхөн канцлер. Тий, манайх яагаад тийм канцлер? Манайх яагаад ийм гачин тогтолцоо бий болгочод ингэж зовоод байгаа юм бэ, тийм ээ? Тэгэхээр нэг бол ерөнхий сайдын нэрээс болчих хэрэгтэй. Гүйцэтгэх засаглалыг нэг хүн дээр л өгмөр байгаа байхгүй да. За одоо улсын их хурл бол сенат шүү дээ, өөрөлдвөл одоо энэ бол парламент байж иг тийм ээ? Мэдээж байна. Парламент байхгүй тийм. Тэгэхээр манай тохиолдол бол одоо энэ хоёр өөр хэлбэл ерөнхийлөгч, ерөнхий сайд гэдэг хүний хөвд ингээд аваачаад засаглал хуваагдчихад тэгэл одоо ингээл айл айлны эрх мэдэлтэй одоо ингээл сая одоо юурд ногцорох ч гэсэн тиймэрхүү байдал харагдчихлаа шүү дээ. Тэгэхээр энийг бол энэ тогтолцоог шал өөрчлөх хэрэгтэй байна. Одоо энэ хятадууд хамаг газар алдчихлаа яах вэ? Тэгэл энэ байдлаас чинь болоод ингээл одоо газар аач алдчихжээ. Янз бүрийн л одоо дотоод болж үтэхгүй юм маш их байна шүү дээ. Бүтж байгаагаас бүтэхгүй нэх байна. Үнэндээ үнэ. Тийм л шүү дээ. За ямар ч байсан урилгын маань хүлээж авч ингэж ирж ярьцлага өгж байгаа танд их баярлалаа. Та тэгээ одоо энэ цус цэвэр нэр цэвэр нэвтрүүлэгт ирвэл би нэг иймэрхүү ард түмэнд хандаад хэлчих юмсан да гэж бодож зорж явсан юм байна уу? Яг ер нь бол бид нэр одоо ямар ч хүн одоо жирийн малчнаас ихэтэн улсын ерөнхийлөгч улс төрийн одоо хинч бай тийм ээ. Дунд сургуулийн сурагч бай. Бид нэг тусгаар тогтносон эх оронтой улс шүү. Эх орныхон төлөө л ер нь баймаар байна л да. Эцсийн шүү дээ. Тэгвэл мэдээж хэрэг бол одоо бид нар бол дэлхийн олон орны дунд дэлхийн өнөөдөр бол маш одоо ингээд хоорондоо одоо Америк одоо юу гэдгийг Европ энэ ер нь ялгаагүй шгүй болчихлоо шүү дээ. Маш их хэмжээний одоо нөгөө харилцаа холбоо их хөгжиж байна. Одоо бүх юм одоо ингээд ер нь нээлттэй юм аягийн болцсон. Тэгэхээр бид нар ч одоо нэг бас нэг дэлхийн нийтийн бусад улсуудын жишгээр одоо тэр орчин үеийн соёл иргэншлээс хоцрохгүй байх хэрэгтэй нэгдүгээр. Хоёрдугаарт бол ерөөсөн хамгийн гол юм бол бидний тусгаар тогтнол. Одоо өөрөө чинь явуулаад байгаа нэвтрүүлгийг бол би ерөөсөн тийм үзгээс л одоо тэр олон сайхан улсуудын ярьж байгааг зарим хэсэг нь бол би харж ирсэн. Тэгэхээр бид нар бол ямар ч хүн сургуулийн сурагч бай, хинч бай энэ тусгаар тогтнол биеийн даасан улс гэдгийг л одоо хамаг юмныхаа хамгийн голдол тавьж л бид нэр ажлууд шөдлөмөрж амьдраж явах хэрэгтэй. За баярлалаа. Зүгээр миний бодлоор бол зүгээр тэр Францад юу болно, Америкт юу болно, тэр надад Непалд юу болно, Украинд юу болно гэсэн явт байна. Ямар ч хамаагүй санагдаад байна. Зүгээр л урд хөршөө эвлэгээл хөлдөн суугаал, хойд хөршөө эвлэгээл хөлдөн суугаал. За та нар манай энийг хий. Харин оронд нь бид нэр ингмээр байна.
Тэгтээ тэргүй тэднийг давж орж ирж чадахгүй улсуудтай тэгж давж харьцах гэснаас энэ хоёр өндөр хөгжилтэй супер улсаас хаагаад улсаа гоё тусгаар тогтнолоо улам батжуулна. Монгол улсын тусгаар тогтнолыг Хятад, Орос хоёр л баталгааж болно. Тийм учраас энэ хоёр улстайгаа эвтэй байгаад тэр ураана Хятадд та нар ашигтай гэрээгээ гэдэг. Орос оюун хөдөлгөөн тэр Зисмалевдийн эрдэнтийг хичнээн жил Оросуудтай хамтарсан илүү дуршлагатай тэр оюун хөдөлгөөгөө Оросуудад нөгөө та нар энийг ашигла. Харин 70% бид нэр авна. 30% та нар ав. Тээвэрлэлт байхгүй, онгоцны зардал тэр хол зөөхгүй, Франц руу онгоц орж зөөхгүй, хэдхэн километр 50-60 км давхаал Хятадтай хил рүү аваад орчихно гэдэг. Ингэж яваасаа. Тэгээд тэртээ тэргүй Европ тэр чигээрээ Оросоос байгалийн хий авч халаалтаа тий өвлийнхээ асуудлыг шийдээд ахад бид нар ингээ Хятад руу явж байгаа энэ хөндлөн юмнаас нь газнаас нь татаад халаалт малаалтаа шийдээд тий татвар түрээснээс нь баг аваад ингээ явбал илүү амьдралд ойрхон санагдаад байгаа байхгүй юу? Гэхдээ энийг энэ дээр бол би зүгээр дахид зүгээр тодруулгамаар хэлэхэд бол ийм л юм байгаа байхгүй юу? Мэдээж хэрэг манай Монгол улсын гадаад бодлого бол өмнө нь ч тийм байсан, одоо ч тийм байна гэж би бодож байгаа. Ер нь мэдээж одоо өөрөөр хэлэх юм бол ямар асуудалд одоо гадаад бодлого гэж ярил л да тийм үү? Энэ дээр эхлээд ямар асуудлыг хамгийн тэргүүний зорилтод тавих вэ? Дараа нь одоо ингээд 2 3 гэж зэрэглэн шүү дээ. Чухлын дараалал гэж байгаа юм бол. Чухлын дараалал одоо англиар priority гэж ярьдаг. За ингээд одоо чухалчилж тавихад бол мэдээж хэрэг Орос, Хятад хоёрыг л хамгийн чухал гэж тавьж ирсэн шүү дээ. Нэг номер гэж тавьсан. Одоо ч тавьж байгаа. Би тэгж ойлгож байгаа. Хэр нь бол. Дараа нь бол мэдээж хэрэг тэгэл Орос, Хятад хоёртой харьцуул болоо гэд ингээд нэг дүлий байгаад байх бол тэр бол дэмий гэж бодчих. Тэр дараагийн асуудал. Тэр чинь дараагийн ойчод тавьсан байж байгаа. Эхлээд би Монголоос нэгдүгээр тогтнолыг багталгаажуулах. Мөнгөтэй болох нь. Угаасаа манай бодлого бол нэгдүгээр Орос, Хятад хоёртойгоо л өнөөдөр тийм бодлого явагдаж байгаа. Тэгвэл яг зарим алдаа гарч байгаа л байх л да. Урааныг Францчууд биш Хятадуудад өгчүүл Хятадын дөр монголчуудад хамгийн зөөлөн бодлого барина. Тэрнээс гадна ураандар нэг тодруулах юм бол бас ийм байгаа байхгүй юу? Одоо жишээлбэл Казахстанд яг одоо би түрүү хоёр төрлийн гарал үүслийн гэж геологи юм ярьж л дээ. Тийм биз дээ, ийм ордууд байгаа манад. За гэтэл одоо тэр зөөвч аваа одоо Дорногой Улаанбаатарт байгаа хоёр ордтой ч яг адилхан ордыг Казахстанд ашиглаж байна шүү дээ. Казахстанд нөтөр ашиглаад Казахстан уран ашиглалтаараа дэлхийд нэлээд дээгүүр явж байгаа шүү дээ. Манайхаас хамаагүй урд явж байгаа. Бас хэд хэдэн одоо яг адилхан орд гарал геологийн тогтсон яг адилхан байхгүй. За би бол Казахстан ашиглаж болоод байдаг манайх яагаад болохгүй гэдэг. Би бол хараад 100% урааныг ашиглаж болохгүй гээгүү шүү дээ. Би лайвуудаараа ч хэлдэг арт өмнөд. Бид нэр уул уурхаагаа ашиглаж иж хөгжнөө. Тэрнээс уулаа шүтээд мөргөө залбираад бид нэр хөгжихгүй. Хамгийн гол нь би яагаад эсэргүүцээд байна гэвэл энэ Монгол ардын нам, энэ арчилсан нам, хувааж төр барьсан энэ хулгайчууд чинь 35 жил ухлаа. 35 жил идлээ, зарлаа. Монгол ус хөгжөөд иргэдэнд баяжаад байгаа хаана байгаа. Өдрөөс өдөр бид нарт ядуурч байна. Өдрөөс өдөр бид нарт хорт авдраар дэлхийд үхлийнхаа номероор тоогоор нэг номерт явж байна. Ангаах маань хөгжөөд байгаа нь хаана байна. Энэ хулгай хийгээд байгаа мөнгөө өөрсдөө л цуслаад байх болохоос биш биднэрт зориулахгүй шүү дээ. Тийм л. Ийм хариуцлагагүй төр, ийм хариуцлагагүй, ийм авч идэх дон шүглсэн намууд улс орныг удирдах байгаа тохиолдолд бид нар урааныг ашиглаад хэрэггүй. Монголын төр шударга болсон тохиолдолд, Монгол хүн хариуцлагатай, ёс зүйтэй болсон тохиолдолд бид нар ашиглая. Зөв хэдэн жил хойшлуулъя. Биднэрт нүүрс нь байна, кокс нүүрс нь байна, хүрэн нүүрс нь байна, алт нь байна, зис нь байна, молибден нь байна, тийм ээ. Хар тугалга нь байна, цагаан мөнгө нь байна. Тийм үү, нефт нь байна. Бид нар төшөө ухад зарах зөндөө юм байна. Ер нь бол тийм бас тэр аюулгүйгээ бодоод та нар энийгээ зар. Аюултай юмар одоохондоо битээ оролдооч л гэж гуйгаад байгаа байхгүй. Тэр өнцгөөс бол яг нь ер нь заавал бүх юм руу зэрэг дайраал бүгдийг ашиглана гэдэг бол бас би ч гэсэн өөртөө санал нэг байна. За ингээд цэцэр нэр цэвэр нэвтрүүлгийн шинэ багийн хэлж байгаа. Дараагийн төр хоёртой үзэгчтэй. Өмнөдөө зөвхөн шонгороо гэсэн. Цус гэдэг үндэсний оршихуйг баталдаг их сурвалж юм. Цус цэвэр, нэр цэвэр.